Орой мэдрэг үзэгчтэй та бүгд өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдугаарыг хэлэлцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За 9 дугаар сар хэдийн дуусч 10 дугаар сар гарчихсан. За мэдээж өнгөрсөн сараас эхлэж хүүхэд залуучууд хичээл номондоо орж эхэлсэн. За манай улсын хүн амын одоо дийлэг хэсэг нь бол хүүхэд залуучууд байдаг. За тэгвэл бид өнөөдрийн сэдвээр за Монгол хүүхдийн эрх, за хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа асуудал. За нөгөө талдаа аав ээж асран хамгаалагчдын хайхамжгүй байдал. Бүр тодруулж хэлэх юм бол үл хайхрах хүчирхийлэл хэрхэн газар авж байгаа талаар. За мөн өнгөрсөн 9 дугаар сард олон нийтийг сэртгийлсэн хэд хэдэн хэрэг шүүхөөр орж шийдэгдэж эхэлсэн. Энэ ч гэсэнс магадгүй бидэнд маш том кейс болж үлдэж байна. Хөвсгөл аймагт 2 настай хүүхэд алга боллоо харамсалтай байдлаар зогцсон болсон. Нөгөө талдаа асран хамгаалагчдын л хариуцлагатай холбоотой юм зүйлүүд хөгдөж ярьж байна. Тэгэхээр бид бүхэн өнөөдрийн хэлэлцүүлэгтээ нэр бүхий 5 зочны хамтаар энэхүү эцэг эхчүүд асран хамгаалагчдын үүрэг хариуцлага, за үл хайхрах хүчирхийлэл хэрхэн одоо хор хөнөөлтөй байгаа. Үүний улмаас хүүхэд багчууд яаж хохирж байгаа талаар бол тал их сурвалжтайгаар ярилцах юм. Нөгөө талдаа хэлэлцүүлэхэд төгсгөл бид үүнээс яаж гарах вэ гэдэг талаар өөр өөрсдийн гарц гаргалгааг нэгдсэн байдлаар танилцуулнаа. За ингээд хэлэлцүүлэлт хүрэлцэн ирсэн та тавда дахин талархлаа илэрхийлээ. Би орчлоо нийлээ урт ярьчих шиг боллоо. Тэгээд бидний хувьд яг энэ хүүхдийг үл хайхрах хүчирхийллийг бол өнгөрсөн хавраас анхааралтай аваад эрх бүхий байгууллагуудаас хамтран ажиллая гэсэн бас юм итгэв санаачлалтай явж байгаа. Тэгээд та бүхэн манаас яг энийг авирлагын манаас хүлээж аваад тийм ээ. Өнөөдрийн туршаас ярина гэдэгт бол бид бас баяртай байгаамаа. Тэгээд бүгд аль биесээр хэлэлцүүлгээ эхлүүлье. За манай өнөөдрийн хэлэлцүүлэгт Ловсон содвийн бадам цэцэг, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын, хүүхэд гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн, Балчин доржийн одхон цэцэг, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, төр хамгаалах байрны зохицуулагч, Мягмар жавын одхон гэрэл, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчлэгээний төвийн захирал, Болдуу хаан оюун эрдэнэ, гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач, доктор, дэд профессор, Даваа самбуугийн буд заан, Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа. Дахин талархлаа илэрхийлээд өнөөдрийн хэлэлцүүлэгтээ орноо. За нөхдөө юм. Энэ нэг юм зургийг би зүгээр нэг санамсаргүй тавиагүй шүү. Зүгээр та тав зүгээр энэ нэг дүрсийг хараад юу гэж бодож надад зүгээр нэг маш товчноор нэг таван өөр нэг хариулт хэлхийг бодож. За танаас эхлэе. За энэ бол ерөөсөө уг нь бол хүүхэд хоёр талынх нь бол ээж аав хоёр юм шиг байна тий. За тэгээд хүүхдийн толгой доошоо харцсан байна гэдэг бол ээж аавдаа одоо хүүхдүүдээ яг одоо харж хамгаалж чадж гин үү? Өнөөдөр байдал ямар байгаа вэ гэдгийг харуулсан зураг юм болов уу гэж би дотроо бодчих. Хүүхд хүмүүжлийн үйл ажиллагааны эцэг эхчүүд их хайхрамжгүй хандж байгаа хэлбэрийг төрүүлсэн юм болов уу гэж бодож. Нөгөө зүрц зүгээр ч нөгөө буруу ишилсэн бухан сүлрэлтэн гэдэг шиг яг л нөгөө буруу харж ийн гэдэг чинь бас эргээд ямар нөлөөтэй вэ гэдэг. За хүүхдийг буруу харуулсан байгаа нь тэгээд нөгөө өнгөний байдал бол сөрөг зүйлийг илэрхийлсэн юм шиг байна. За гэхдээ нөгөө талаас хүүхэд ээж аав хоёрын гараас хөтлөөд тоглоод одоо бас нөгөө ингээд акробат эргэж байгаа юм уу гэж бас тайлбарлаж байгаа юм шиг санагдаж байна те эргээр харах юм бол. Таны үү? Тэгээд бас яг түрүүний хэлсэн шиг өнгөний хувьд болохоор хар байна те. Тэгээд хүүхдийн чиглэл болохоор уруу доошоо харсан байна л да. Тэгэхээр нэгэн тийм сөрөг уур амьсгал мэдрэгдэж байна. Эцэг эхчүүд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдэд хүндэтгэлтэй хандаарай. Иргэд та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахад бидэнтэй хамтран ажиллаарай. Өнөөдөр хэдүүлээ хэлцэх сэдв маань зүгээр энэ зургийн зүгээр тайлбарч байж магадгүй гэж би бодож байна. За тэгэхээр ингээ нөхдөө би түрүү яг эхлэлээр хэлсэн Монгол улсын нийт хүн ам бол 3.5 сая гэдэг байгаа. Эний бараг тэн хагас нь бол хүүхэд залуучууд. За бүр хүүхэд гэж тодорхойлчих тий. Бид бол яг хүүхдийн улсалтай.
За тэгэхээр хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх ашиг хамгаалах одоо энэ төрийн болон төрийн бас байгууллагууд бол өнөөдөр би тэмч муугүй ажиллаж байгаа болов уу гэсэн би энэ дүгнэлттэй байгаа юм. Гэхдээ зоосны хоёр тал гэдэг шиг нөгөө талд нь хүүхдийн эрхийг те хүүхдийн одоо сайн сайхны төлөө зөвхөн энэ төр засаг бас хамааралтай биш л те. Энэ хүүхдийг одоо тээж төрүүлсэн гэх юм уу те одоо асрамжуулах үүрэгтэй үндсэн хуулиараа шүү бүр эцэг их энэ асран хамгаалагч нар л байгаад байгаа юм л да. Тэгээд энэ хүмүүсийн үүрэг хариуцлага өнөөдөр нийгэмд маш хангалтгүй сул дорой байгаа учраас өнөөдөр бидний ярилцж байгаа сэдв агаарн төвд орж ирсэн гэж бодож байгаа. Тэгэхээр би таваас одоо шууд асуугаад ажил хэрэгтэй шууд орё гэж бодож байна. Өнөөдөр эцэг эхчүүд, ээж аав нар, асран хамгаалагч нар үр хүүхдийнхээ яг өмнө хүлээсэн хуулиар одоо энэ хүлээсэн үүрэг хариуцлагаа юу хэрхэн биелүүлж байгаа гэж та бодож байна. Энд хариулж болно. Тал хувь чадахгүй байна л гэж хариулах байх гэж үзэж байна. Яагаад тэгэхээр за би цаана дуудлага мэдээлэл дээр л үндэслэе л да. Хүүхдийн слумжийн 108 утсанд одоо 2025 оны 1 сараас 9 сарын 30-ны хүртэлх хугацаанд 67770 дуудлага орж ирсэн байна. За үүний яг хүүхдийн эрхийн зөрчил дуудлага мэдээлэл гэх юм бол 8432 дуудлага мэдээлэл бүртгэгдэж 21 аймаг нийслэлсэн дөрвөөр шилжиж байгаа. За үүнээс ерөөсөө 50% нь хүүхдийн эсрэг одоо бие модын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайрах хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүрч. Үл хайрах хүчирхийллийн дуудлага мэдээлэл, сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага мэдээллийг наривчлаад авч үзэх юм бол ерөөсөө нөгөө эцэг эхийн хайхрамжгүй байдал тэ хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байдаг, хүүхэд үл хайрах хүчирхийлэлд өртөж байдаг. За ялангуяа үл хайрах мөн үеийнгийн хүчирхийлэл сүүлийн одоо 2022 оноос хойш эрчимтэй одоо өсөж байгаа дуудлага мэдээллийн нэг ангилал та. Энэ үеийнгийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн цаад одоо өртөөд байгаа хүүхдийн гэрүүлийн ингээд нөгөө гэрүүлийн түүхийн тоорыг аваад үзэхээр ерөөсөө эцэг их нь хүүхдээ үл хайрах хүчирхийлэлд өртүүлчихсэн. Нэг бол хүүхдээ юу гэдэг чи сурах л ёстой. Бид нар одоо чиний ингээд бүх боломжийг чинь хангаж байна. Чи сурах л ёстой гэдэг юугаад нөгөө хүүхдийн бусад зүйлийг ерөөсөө сонсгоо болчихсон. Түүнээс болоод хүүхэд үеийнхээндаа нөгөө дээрлүүлдэг, дагамтлуулдаг тийм ийм одоо хэв шинжлэх орцсон дуудлага мэдээлэл өдөр тутам бодтоор бүртгэгдээд. За эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэдгийг үндсэн 3 хэсэгт хувааж үзэх ёстой л доо. За нэгдүгüүрт нь бол яг нөгөө ээж аав болсны хувьд үр хүүхдийнхээ өмнө хүлээх зам ёсны одоо тий үүрэг хариуцлага гэж байгаа. Энэ бол уламжлал, соёл, ёс заншил тий хүн ёсны тэр одоо тий суурь дээр үндэслэсэн юм зам ёсны үүрэг гэж бол байна. Энэ зам ёсны үүргийг үл эцэг эх болж байгаа хүмүүс хинээрч шахамдуулж, шаардуулахгүйгээр яах нь биелүүлэх ёстой байдаг. Хоёр дахь үүрэг хариуцлага бол тухайн нийгмийн шаардлага, ёс суртахууны хэм хэмжээ, хууль эрх зүйн орчны зохицуулалтын хүрээнд зайлшгүй эцэг эхийн биелүүлэх ёстой хуулиар хүлээсэн үүрэг гэж байна. За энэ үүргийг үл биелүүлэх ёстой. За 3 дугаарт нь бол нөгөө насанд хүрэхчдийн насанд хүрээгүй хүний өмнө хүлээсэн үүрэг буюу насанд хүрсэн хүн бүрийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж байх ёстой. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ээж аав нар энэ 3 байр сууриас хүүхдийн өмнө бол зайлшгүй үүрэг хүлээгч байх ёстой гэдгийг л ойлгох ёстой. За яг өнөөдрийн түвшинд аваад үзэх юм бол эцэг эхчүүд насанд хүрэхчид хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг би яг үндсэн 3 одоо тэ түвшинд дүгнэж одоо тэ хэлмээр байна судлаачийн хувьд. За нэгдүгээрт нь нийгмийн одоо давхаргуудын хувьд эцэг эхчүүдийн нийгэмд эзэлж байгаа байр суурь ялгаатай байгаагаас шалтгаалаад хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлэх байдал мөн ялгаатай байна. За тухайлах юм бол нөгөө нийгмийн нэн эмзэг одоо тий бүлгийнхэн буюу зорилттой бүлгийнхний хувьд хүүхдийн өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага бол харьцангуй сул байгаа. Энийг бол хүн одоо бид нар мэдж байгаа. Хүүхдийг хамгаалах, тий сургах, тэжээнд итгэх, за цаашлах юм бол эрүүл мэндийг нь хамгаалах гэх тий үндсэн үүргүүдийг бол бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна. Хоёрдугаарт нь бол дундаж давхаргынхан байгаа. Дундаж давхаргынхан бол нийгмийн одоо нөхөн үйлдвэрлэлийн үүргийгч тэр эдийн засгийнч тэр татварч тэр ер нь бүх үүргийг нуруундаа үрж байгаа дундаж давхаргынхан тэд нөгөө бүх зүйлийг болгохын төлөө зүтгэдэг нийгмийн эрүүл хэсгийнхэн учраас хүүхдийн өмнө хүлээсэн үүргэн ч гэсэн биелүүлэхийн төлөө хичээж байгаа тэр хэсгийнхэн байна. За нийгмийн одоо давхаргын дээд хэсгийнхэн буюу тий одоо
бид нар элит хэсгийн ч гэж Баян чинэлэг. Тэгээ баян чинэлэг хэсгийнхний хувьд бол хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн бүрэн биелүүлж чадахгүй байна. Энэ бол бас олон кейсээр илэрж байгаа. За тэгэхээр нэгдүгüүрх нь бол би нөгөө тухайн эцэг эхчүүд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг буюу аль давхрагт хамаарж байгаас шалтгаалаад хүүхдийн өмнө хүлээж байгаа үүргийг биелүүлэх байдал өөр байна гэж нэгдүгüүртэнд өгнөх гэж байгаа. За хоёрдугаарт нь бол өнөөдөр Монголын нийгмийн нөхцөл байдал эцэг эхчүүдэд одоо насанд хүрэгчдэд нөлөөлж байна. Өнөөдөр хуучин нийгмийн үнд зүйл гаалтчихсан, шинэ нийгмийн үнд зүйл нь хэлбэршин тогтож чадаагүй. Яг энэ нэг нийгмийн ануун байдал бол хэтэрхий хүргэлжилж байна. Өнөөдөр Монгол хүний үнд зүйл эрхэмлэх одоо тэр сайн сайхан зүйл нь юу юм гэдгийг энэч мэдхэн болчихсон. Сэтгэл зүйн хувьд ч тэр эрүүл бус, нийгмийн сэтгэл зүйч доктортой бус яг энэ нөхцөл байдал өөрөө энэ үүрэг хариуцлагын нөхцөл байдалд бол нөлөөлж байна гэж дүгнэж байна. За 3 дугаарт нь гэр бүл нийгмийн өмнө үндсэн 8 үүргийг заавал биелүүлэх ёстой байдаг. Үүний нэг нь бол хүүхэд төрүүлсэнлүүл хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, их орон сэтгэлгээтэй иргэн бие хүн болгож нийгэмд нийлүүлэх үүргийг хүлээдэг. Энэ үүргээ өнөөдөр одоо юу гэдэг биелүүлж чадахгүй. Дээрэс нь өөрсдөө томчууд хүүхдүүдтэй буруугаар үлгэрлэн тий одоо буруу үлгэрлэл үзүүлж байгаа энэ явдал нь бол одоо бүр маш их дархмал байдалтай байна. Томчууд хүүхдээ хүмүүжүүлэх биш, эсрэгээрээ тэднийг одоо тий буруу хүн болоход нь өөрсдөө буруу зүйлээр үлгэрлэн дагуулж байна гэсэн энэ 3 зүйлийг хэлж байна. Ер нь бол яг өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн асуудлыг гэр бүлтэй зайлшгүй холбож үзэх. За энийг хүн болгон ойлгох юм цаг үе болсон гэж бодож байгаа. За ер нь манай Монгол улсад 997 мянган гэр бүл байна. За энэ одоо гэр бүлд маань нийтдээ за сая 260 мянган хүүхэд үл амьдарч байна гэж. За энэ чэнэс яг одоо эцэг эхгүй бүтэн үнчин юм уу хагас үнчин хүүхдийнхээ ингээд тоо гаргаад ирэнгүүт нийтдээ одоо бүтэн үнчин буюу яг эцэг эхгүй тий болсон ийм хүүхдүүд бол нэг 2700 орчим нэг 697 гэж байгаа юм л да. За тэгээд хагас үнчин хүүхэд буюу эцэг эхийнхээ одоо бүрэн хайранд биш нэмэ тийм нэг хагас хайранд тусч байгаа ийм хүүхдүүдийн хувьд бол 35 мянган орчим. Одоо нийтдээ нэг 38 орчим мянган хүүхэд л одоо тийм бүрэн бүтэн гэр бүл төштэй. Зарим нь аавтайгаа, зарим нь ээжтэйгээ, зарим нь аав ээж нь байхгүй. За ийм хүүхдүүд байна гэдэг ч байгаа. Тэгэхээр өнөөгийн яг одоо хүүхд хамгааллын нөхцөл байдал тийм ээ. За тэгээд хүүхдийн гэмт хэрэг энтрийг ингээд хараад байхад бол ерөөсөө эцэг эхтэй, асран хамгаалагчтай ийм хүүхдүүд. Дээр нь одоо яг ингээд хүүхдийн хүмүүжлийн асуудал өнөөдөр гарч байгаа кейсүүдийг хараад байхад дандаа гэр бүлтэй бүтэн амьдралаар амьдарч байгаа ийм хүүхдүүдийн асуудал өнөөдөр бас айгүй нийгэм цочрооссон ийм асуудалд бол орж ийнө. Тэгэхээр өнөөдөр ганцхан сургууль багш нарт бид нэр хүүхдэд даатгаад авах юм уу тийм ээ. Ерөөсөө гэр бүл гэдэг чинь одоо хүүхдийн хүмүүжлийн, хөгжлийн, тий хамгааллын ангадагч орчин. Тэгээд дээр нь одоо хуулиараа эцэг эхчүүд, асран хамгаалагчид бол ерөөсөө яг одоо хүүхдээ хүмүүжүүлэх, өсгөх тийм ээ, асран хамгаалах энэ үүргийг одоо хүлээдэг. Ер нь тэгээд одоо гэр бүл болж байна гэдэг бол гэр бүлийн хамгийн чухал бас нэг үүрэг нь бол үр удмаа сайн хүн хөгжүүлэлт төлөвшүүлэх ийм асуудлыг одоо бид нар бас эцэг эхийн үүрэг хариуцлагатай холбож одоо ярихгүй бол хүүхдийн байгууллага юу хийгээд байгаа юм бэ? Нэг хүүхдийн асуудал гарангуул те. Тэгэл яг одоо бид бол яг энэ 108-ын дуудлагт бол тэгтээ хүн болгон бас мэдээлдэг болсон байна. Энэ их сайн байна. Ингээд мэдээлдэг болсноор бас нэг хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал доритод байгаа юм шиг дандаа л ийм дуудлага ус нэмэгдэж байна гэж байгаа боловч цаана нь яг одоо тэр тухайн нэг хүүхдийн асуудлын төлөө хүмүүс санаа зовдөг болсон биш үү те. Тэгэхээр одоо нийгмийн хариуцлага бас дээшилж байна. За энэтэй холбоотой эцэг эхийн үүрэг хариуцлагыг бас ярих болж байл гэж бодож байна. За энэ сүүлийн жилүүдэд яг Монгол улстай хүүхд тохирсон гэмтрийн байдлаа ингээд аваад үзэхээр 82, 83 орчим хувь нь нас бий төрсэн хүн хүүхдийн эсрэг гэмтрийг үйлдэж байгаа л да. Тэгээд ерөнхийдөө энэ гэмтрийн өнгийг аваад үзэхээр 4 төрлийн гэмтрийг одоо Монгол улсад нийт гэмтрийнхаа нэг 80 орчим хувийг эзэлж байна хүүхд тохирсон гэмтрийг. Энэ нь болохоор зам тойрон ослын гэмтрийг байна. Хүчинтэг гэмтрийг байна. Хүний эрүүл мэнд гэмтэл очруулах, хулгайлах юм гэмтрэг. Тэгэхээр зүгээр хулгайлах гэмтрэг дээр ихэд жилд нэг 500 орчим
юм халаас навлаа хүүхд эзүүлээ алдах хэмтрэг л дээ. Тэгэхээр зүгээр л ингээ ажил хийх чадвартай, нас биед хүрсэн 20-с 40 насны залуучууд сургууль дээр хүүхдүүд ингээ жагсаал ордог доо. Тэнгүүтэл зүгээр л ингээд нэг лангуун дээрээс бараа авч байгаа юм шиг халаасын ухаал хулгай хийгээл явж идэг. Хүүхдийн эсрэг гэмтрэг хүүхд зайлвал нөгөө карман жижигхэн болохоор сүгний халаас нь хийдсэн ба шүү дээ тий. За нэг асуулт. За хоёрт ингээд ярамгийн нэгдүгээр буудлаас ч юм уу 5 шараас суугаал нэг сапорууд дээр буух оронд л гар утсын хулгай хийж. Тэгэхээр нэг бид ингээд нэг түүхийн ингээд үйл явц дандаа ингээд нэг хүүхдээ зөв байлгаа, хүүхдээ хүнээр хүн хийх гэж ярьдаг байлаа шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүл хүүхдгээр сорц хийдэг тий. Тэгэхэд гэмт хэрэг үйлдэгч, өдүүлэгч этгээдүүдийн хүүхэд томгийн хүн гэхгүй хүүхд эрхийг зөрчиж гэмт хэрэг үйлдэж байгаа ийм зүйл байна. Тэгэхээр нөгөө талдаа нэг бас л эргээл нэг ээж аав одоо 2024 он шинжилгээ найруулгаар батсан хууль тогтоомжид гэр бүлдээ хүүхд хамгаалал гэдэг өмнө хуулинд ч байсан. Сая шинжилгээ найруулгаар гэр бүлдээ яг хүүхдээ хэрхэн хамгаалахын хэрхэн зөвхөн болгож хүмүүжүүлэх вэ гэдэг нь яалчвал ээж ааваас холбоотой, ээж ааваас үлгэр дуурайл авч тийм хүн болдог ийм зүйл. Тэгээ үүнийг бид нар яг та бид ингээд нэг урьдчилан цагдаагийн байгууллага урьдчилан зэрэглэх нэгж бол ерөнхийдөө л энэ криминолог судалгаан дээр ажилладаг. Шалтгаан нөхцөл нь юунд байв? Юунаас юм гэмтрэг үйлдвэ гээл яхаар үсгээр зүгээр том зургаар нь хараад үсгээр одоо 1985-аас 95 оны одоо хүмүүс ерөнхийдөө яг нэг гэр бүлийн нийгмийн одоо энэ хөдөлмөрийн зах зээлийн дийлэх массыг эзэлж байна шүү дээ тий. Тэр үед одоо монголчууд бас тодорхой нэг хэсэг хөв нь одоо ажил бизнес ганцхан 8 гэдэг ингээд гэр бүлд ингээд ийм зүйл ингээд явчихжээ. Одоо тэр хүмүүс ээж аав болоод ирэхээр нэг үр хүүхдээ хайхардаг уу? Үр хүүхдээ тавих хараахан л сураа босгоо үеийн өөрсдөө ээж аав болоод өөрсдөө өссөн орчин шиг ингээд зүйл. Тэр үед бас нийгмийн энэ сошиал сүлжээж байхгүй байлаа. Хүүхдээ нэг хамгаалах зүйл бас тийм олон байсан байхгүй байлаа шүү дээ тий. Одоо бол ер нь хүүхдээ ингээд нэг олон нийтийн газар, олон нийтийн арга хэмжээ, шоу, уралдаан, тэмцээн, цахим орчин гээл тий. Бүх төрөл хүүхдээ ингээд хамгаалах шаардлага ингээд үүсч байна шүү дээ. Тэгэхээр үүнтэй бас их холбоотой зүйлүүд байна уу гэж харагдаж байна. За та гэж. За хүүхэд болгон ингээд төрөхдөө одоо эцэг эхээ гэр бүлээ сонгож төрөхгүй. Тэгээ одоо ингээд ямар ч байсан өдөр болгон ингээд тодорхой хэмжээгээр хүүхэд төрж байна. Тэгэхээр хамгийн анхдагч аз жаргалтай байх, тэр тайван амгалан байх яг одоо хүүхэд хамгийн эрүүл өсөн бойжих тэр газар бол ерөөсөө л гэр бүл байж байгаа. Тэгэхээр яг тэр гэр бүл маань одоо бүр гэр бүл болохоос өмнө л одоо тэр төлөвлөлт за мэдээж хэн нэгэнд хайрцагтай боллоо. За тэгэхээр хизээ одоо үнэхээр яг гэр бүлээ баталгаатай эхлүүлэх үү? За тэгээ цаашаа хэрхэн эцэг их болох уу? Хизээ хүүхдэд төлөвлөж одоо тэ төрүүлэх үү гэх мэтлэгээр ингээд одоо бүр гэр бүл болохоос эхлүүлээд төлөвлөлтөн дээр эцэг эхчүүд маань одоо залуучууд маань тэг хэрхэн эцэг их болох уу? За хүүхдээ хэрхэн сайн хүн болгож хүмүүжүүлэх үү? Одоо хаана тэ ямар орчинд тэ яаж энэ одоо гэр бүлээ бий болгох уу гэдэг бүх зүйлийг ингээд одоо төлөвлөхгүйгээр ярилцахгүйгээр бүр одоо алсын хараа зориг байхгүйгээр одоо ихэнх нь одоо нэг л мэтгэдлийн зүйл болцоод байна л да. Тэгэхээр яг нөгөө хүүхэд маань миний гэр бүлд байгаа энэ хүүхэд маань яг насандаа тохирсон хэрэгцээ тэр бүх зүйлээр хангагдаж чадчихээн үү? Үнэхээр сэтгэл зүйн ямар байгаа, сэтгэл санаа нь ямар байгаа бол гэд ингээд тэр бүх зүйл дээр ингээд анзаарах тэр зүйл нь ч бас ингээд эцэг эхчүүд нөгөө амьдралын төлөө зүтгэсээр байгаа л тэр зүйлдээ бас сайн анхаарч чадахгүй байгаад байна л да. Тийм тэгэхээр яг одоо эцэг эхчүүд маань миний гэр бүлд байгаа миний одоо эхнэр нөхрийн хоорондын харилцаанаас ч гэсэндээ за ингэж хоорондоо харилцахад миний хүүхэд ямар байгаа бол ямар мэдрэмж төрж байгаа бол гэд ингээд бүр ингээд гэр бүлдээ анхдагч тэр харилцаа бүх зүйлээсээ л нөгөө хүүхдэд маань ямар нөхцөл байдал байгаа бол гэдэг дээрээ л бүр илүү сайн анхаарах хэрэгтэй л байгаа тань л да эцэгчүүд маань. За. Бид хүний эрхэд суурилсан хохирогч дүртэй үйлчилгээг үзүүлж байна.
Хэрвээ та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол төр хамгаалах байр нэгцгийн үйлчилгээний төвүүдэд хандах эрхтэй. Монголчуудад нөгөө нэг энэ төрөл бүрийн боловсрал их дутмаг байна гэж хэлэхээр одоо үзэгчид бас зарим их бохимдгал баг. Одоо шууд л хэлээ. Эрүүл мэндийн боловсрал байна. Гэр бүлийн боловсрал байна. За санхүүгийн боловсралыг бол яриач хэрэггүй. Ямархуу байгаа байдалтайгаа лээ тий. Тэгэхээр одоо түрүүн бас энэ сэтгэл зүйч бас гэр бүл судлаач хэлж байна. Бид чинь бас нэг хүүхдээр хүн хийхтэй хүн болох бол асар том ухаан байлаа л да. Одоо ч гэсэн бас энэ цүлэг ухаантай буурлууд бол энэ үлдсэн л баг. Гэхдээ орчин цагийн залуучууд энэ залуу гэр бүлд нэг тийм нийтлэг хэв шинж байна л да. Энэ хүүхдийг би төрүүлсэн юм чи одоо тэгвэр яах гэдэг юм бэ? Нэг хүүхдтэй нэг одоо яаж юм л да. Би чамд ингээд нэг ухаалаг утасныг таблет аваад өглөө чи одоо юу хүсэж байгаа юм ба ч гэдэг юм уу те. Тэгээ чи баг жаргалтай байгаа шүү. Зарим майлд одоо баг юу өмс гуц байдгаа идэх хоолгүй хүүхд байгаа шүү. Чи ер нь их тийм сайхан байгаа шүү ч гэдэг юм уу те. Одоо цаг тэгээд хүүхдтэйгээ нөгөө үлгээр ярьж уншдаг, санаа бодлыг асуудаг, хүүхдээ сонсдог те, ярилцдаг одоо юу гэдгийг те нэг тийм амьд харилцаатай гэр бүлийг ховрлоо байна л да. Одоо энэ байшин савд амьдарч байгаа энэ гэр хорооллын байшин гэрт амьдарч байгаа усууд хүртэл ингээл нэг гэрийн хоёр талч ингээл нэг ухаалаг хуцаа бариад бүгд ингэ ширтчих юм байна шүү дээ. Ямар ч тийм харилцаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл хийгээд магадгүй одоо энэ хүүхдтэй холбоотой гэмт хэрэг чинь бас нүгээрээ ингээд дамжаал уужраад байгаа юм болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр хэдүүлээ та надтай санал нэг байна. Өөрөөр хэлэх юм бол би эцэг эхчүүд бол хандах гэдэг юм л да. Яагаад өнөөгийн эцэг эхчүүд ийм болчихвол та нар энэ дээр ямар бодолтой вэ? Ер нь бол бид нар хүүхдийг хүн болгох хэрэгтэй шүү дээ. Хүн болгох хэрэгтэй байхгүй юу? За тэгвэл өнөөдөр бидний хүүхэд хэн байх нь хүнд ч хамаагүй. Харин миний хүүхэд ирээдүйд хэн болох вэ гэдэг асуудал хамгийн хамаатай байхгүй юу? Тэгвэл өнөөдөр иргэний нийгэм шүү дээ. Тийм ээ. Иргэний нийгэмд бол би юу гэж боддог вэ гэхээр төр 50% өрөг хүлээн, иргэн өөрөө 50% өрөг хүлээн. Иргэн өөрийнхөө оролцоотойгоор асуудлаа шийддэг нийгэм бол иргэний нийгэм. Бид нар нөгөө тоталитар төрийн тогтолцоотой социалист нийгмийн байгууллагад амьдраагүй. Гэтэл өнөөдөр нөгөө бид яаж байгаа вэ гэхээр тэр сэтгүүгээс салж чадахгүй бүх юмд хин нэгэн буруутныг л хайдаг. Тэ төрийг ч хайдаг, хөршөөж хайдаг, хин нэгнийг хайдаг. Одоо төр засаг байх шиг байна тий. Нэг ийм байдалтай байгаад байгаа. За тэгэд энэ байдлаас болоод нөгөө бурууг бусдаас хайж байгаа хүнд чи өөртөө ямар нэг үүрэг хариуцлага хүлээж чадахгүй шүү. Өөрлөгөө өнгөхгүй шүү. Дандаа л бусдыг л хардаг, бусдыг л ярьдаг, бусдыг л буруутгадаг нэг ийм үзэл хандлага байгаад байгаа байхгүй. За нэгдүгürt энэ. Хоёрдугаарт бол өнөөдөр ирээдүйд энэ иргэний нийгмийн байгууллал, иргэний нийгэм гэдэг чинь ирээдүйд ямар нийгэм одоо иргэнийг бий болгохыг хүсэж байгаа юм бэ? Би хүүхдээ ямар хүн болгочвол 10-20 жилийн дараа миний хүүхэд одоо тий хин нэгнээс хамааралтай биш нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө сайн сайхны төлөө ажилд хөдөлмөрлөдөг ийм хүн болох вэ гэдгийг бид нар өнөөдөр бодох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл яг сая улмаа хэллээ. Утсанд хүүхдүүд алдчихж. Үнэхээр алдсан байна. Одоо ингээд бага насны хүүхдүүд дээр яаж байгаа вэ? Хэлд орохгүй байна. Хэл ярианы асуудалтай. Хэл яриа асуудалтай байгаа бол оюухан сэтгүү асуудалтай шүү. Хэл сэтгүү хоёр шууд хамааралтай. Тийм учраас монголчууд нөгөө хэл дагуулгаар хөл дагуул гэдэг. Одоо тэгээд багангийн багш нар хэлж чинь нөгөө сайн ярьж чадахгүй хүүхдүүд ингээд орж ирж чинь 6 настай сургуульд үнэхээр хэцүү байна оо. Тэднэрт би хичээл заах нь тэгэл тэдний хэл яриаг ойлгох гэж хамаг цагаа зарцуулж байна гэж. Хоёрдугаарт нь нөгөө утаснаас болоод хэд хөдөлгөөнт хэмжихтэй анхаарал нь төвлөрдөг. Зөвхөн дэлгэцэн дээр төвлөрдөг, бусад үе төвлөрдөггүй. За бага насны хүүхдүүд юм. За гэтэл тийм хүүхдүүд чинь ингээд томроод ирэхээр яаж байгаа вэ гэхээр өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Бусдтай хүнтэй ингээд тэ өөрийнхөө бүх зүйлийг хуваалцах чадамж сул. Тэгэл өөртөө оршоод өөрөө нөгөө утсаа үзэл ингээл байж ах сонирхолтой болчихсон. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хөдөлмөр хүнийг бий болгосон юм а. Энэтэй бүр хинж марахгүй. Магадгүй намайг ингээ хэлэхээр нөгөө социализмын үеийн Энгельсийн уриалгыг хилээд байж гинэ гэж бодож иж магадгүй. Хөдөлмөр хүнийг бий болгосон юм а. Саяхан сошиалаар явж хүүхдүүдийг юунд ургац хураалтанд хамрууллаа яасан гээл ингээд хөдөлмөр хүнийг бий болгосон. Монголчууд ерөөсөө дөнгөж хүлд орсон цагаас нь эхлээл гадагшаа гараад аргал хормойлоод ороод ир тэ ишиг хурганы цаагуур яв гэдгээс эхлээд хүүхдэд тохирсон хөдөлмөр хийлгэж түүнийг амьдралд бэлтгэж хүн болгоно. Өнөөдөр бол ерөөсөө эрх гэдэг юмыг яриад үүрэг гэдэг юмыг ярихгүй байсараад өнөөдөр ямар ч хөдөлмөр хийж чадахгүй, наацхийн хөдөлмөр хийж чадахгүй хүүхдүүд бий болчихлоо шүү дээ. Ирээдүйд яаж амьдрах юм бэ? Эн чинь бид нар ирээдүйн үе бүр зүгээр бүр мөсө алж гинэ гэсэн үг.
За нэгдүгээрт хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг асуудал байна. За хоёрдугаарт нь би юу ярих гэдэг байгаа вэ гэхээр ерөөсөө бид нар ямар үеийг бий болгоод байна? Монголоо үүсгэсэн. Монголоос л явчвал сайхан амьдрна гэж боддог. Монголын гэсэн болгоныг болохгүй бүтггүй хоцрогдсон бүдүүлэг гэж үүсгдэг тийм бүхэл бүтэн үеийг бий болгочлоо шүү дээ. Ирээдүйд энэ тусгаар улсыг чи эзэн хэн байх юм бэ? Би бол энд айгүй эмзэглэж байна. Би саяхан нэг одоо хэдхэн хоногийн өмнө нэг 10 жилийн хүүхдүүдтэй кейс ярилцлага хийсэн. Тэгсэн чинь тэд нар тэгж ярьж байна шүү дээ. Би бүр эмзэглсэн. Тэгсэн чинь ингэж байгаа байхгүй юу? Багшаа яаж юм? Одоо бид нар хоёр зүйлийг л аюу хичээж сурж байгаа гинэ. Юу юм гэсэн чинь нэгдүгээрт нь бол бид нар гадаад хэл. За яг хаа гадаад хэл суралгүй яг хаа зөв гэж байгаа. За тэрийг нь бол би дэмжиж байгаа. Хоёр дахь нь юу юм гэсэн чинь яавал Монголоос явах вэ гэдэг тэр сувгийг л судалж байна. Тэг Монголдо эргэж ирнэ үстэ ирэхгүй шүү дээ. За харин яг тийм л болчихсон. Ирэхгүй шүү дээ гэж байгаа. Яах гэж Монголд ирэх юм? Яагаад Монголд амьдрмааргүй байна? Яг бол Монголын сайн сайхан юмыг тэд нар ерөөс ойлгохгүй мэдрэхгүй багаас нь тийм болоод өсгсөн байна. Тийм ээ, Монголоос одоо зайлах сэтлийг бол та ялангуяа эцэг эхчүүлээ өгж ин л да. За та яаж өгж бодож байна? Яагаад эцэг эхчүүд юм бэ? Ер нь бол бас би миний яг нэг үндсэн мэргэжил бол багш л да. Тэгэл одоо бид нар чинь яг одоо багшаар суралцж явах хугацаанд Монгол ардын сургууль хүмүүжүүлэх зүй гэл те. Орчин үеийн сургууль хүмүүжүүлэх зүй ямар ахыг гэл ингээл одоо яг ингээд нөгөө хүүхэд гэр бүлийн асуудал хариуцаад төрийн байгууллагад ажиллаад ирэнгүүт одоо ерөөсөө яг тэр гэр бүл хүүхэдтэй холбоотой энэ асуудал дээр ялангуяа одоо хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал дээр нөгөө жинхэнэ Монгол ардын ахуйгаа бид нар одоо бас эргэж харах хэрэгтэй байна. Монголчууд ч дандаа ингэж ийм дураараа явж ирсэн улсууд биш ээ. Ерөөсөө яг ингээд нөгөө нүүдэлчин ахуйд хүүхдээ яг ингээд нөгөө ахуйгаасаа суралцуулж эцэг их нь яг өөрсдийнхөө эцэг эхчүүдээсээ өвлөж авсан тэр эцэг их байх ухааныг ерөөсөө яг өөрийнхөө гэр бүлийг ингээд зохиохтол тэгэл ерөөсөө яг ингээд нөгөө гэр бүлийн тэр эцэг их байх сургууль чинь өөрөө яг тэр гэр бүлдээ төлөвшдөг байсан тий. Тэгээд одоо яг ингээд нөгөө бүгдэрийн юм байна уу гэхээр бас биш байна л да. Ер нь бол нөгөө ийм хоточсон суурин иргэншилтэй энэ ахуйд бид нар одоо яг гэр бүлээ яаж авч явах вэ? Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Хэрхэн сайн хүн болох вэ гэдэг бас нэг одоо ингээд нөгөө монголчуудын хувьд ийм шин сорилт байна уу гэж боддог. Тий. За тэгэхээр одоо эцэг эхчүүд энэ нөгөө хотчсон энэ завгүй гэдэг ертөнцид хүүхдтэй хэрхэн сайн эцэг байх вэ гэдгийг л одоо бид нар бас хайчлаа. За энэ дэр 2018 онд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс байгууллагын дэргэдэг хүүхд хамгааллын бодлого, байгууллагын эцэг эхийн зөвлөл гэж энэ яг одоо нөгөө суурьшсан ахуйда бид нар одоо тэр байгууллагын төлөө ажиллаад байгаа мó гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөд байгаа мó гэдэг асуудлыг эргээд одоо энэ хүүхдийн хөгжил төлөвшөлтөй холбож бас одоо тэр нөгөө завгүй байлгаад байгаа байгууллагын одоо юу руу те зорилго руу бас ингээд чиглүүлсэн ийм арга хэмжээ хийсэн. Өнөөдөр одоо яг Монгол улсын хэмжээнд яг энэ хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс гарсан байгууллагын хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх тэгээд дээр нь одоо байгууллагын эцэг эхийн зөвлөлийг байгуулах энэ ажил дээр энэ одоо асуудлаар яг үндэсний хэмжээнд бол 12,000 гаруй байгууллага дэргэдэг хүүхд хамгааллын бодлоготой. За тэгээд эцэг эхийн зөвлөлөд дотроосоо одоо тэр нөгөө ажилтан албан хаагчдын одоо хамгийн одоо бас тэр байгууллагатай хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн төлөөлөлтөд ажиллаа хий. Гэхдээ арга ирээ хүүхдээ бас орхихгүй гэдэг л энэ л агуулгыг бид нар түгэж байна. Яг ингээд эрэнгүүд өөрчлөлт гарч байна. Тий. Яг одоо энэ байгууллагын эцэг эхийн зөвлөлийг хүүхд яагаад хүүхд хамгааллын бодлоготойгоо байгууллагад хүүхд ажиллахгүй шүү дээ. Хамгийн гол нь хүүхдүүдээ ээж аав нь ажиллаад байгаа байхгүй юу тий. Байгууллага бас одоо тэнд ажиллаж байгаа хүмүүсээ эцэг эхчүүд шүү. Манай байгууллагын хамгийн сайн ажилтан, манай байгууллагын төлөө амжилт гаргаж байгаа гэж харж байгаа ч гэсэн ард нь мөр хүүхдэн байгаа, хань ижил нь байгаа. Тэдэнд цаг зав гаргах хэрэгтэй. Илүү цаг ажилуулад нэг хэдэн төгрөг өгчдөг бол илүү цаг ажилуулахаас илүү тэр гэр бүлдээ байх цагийг нь одоо уртсах энэ хүүхд хамгааллын бодлого гэх те. Тэгээд энэ дээр бүр аягүй сайн анхаараач гэдэг ийм бодлого явсан. Тэгээд би өнгөрсөн жил бас хэд хэдэн байгууллагаар сургалт хийж авсан л да. Тэгсэн чинь одоо яг сонгийн аргын дүрэг дээр гэдэг юм а би өөр тэр байгууллагыг нэрлэмээр санагдчихэв. 345 дугаар анги зэвсэг төвчний ангийн дарга хурандаа төвшин жаргал гэж одоо хүн байна.
За тэгээд яг ингээд бүх албан хаагчтай байгууллагын эцэг эхийн зөвлөлөөр одоо ийм ажил хийнэ. Одоо яг ингээд цаг зав гаргаарай. Ер нь аль болохоор одоо тэр байгууллагынхаа ажлыг тэгтээ гэр бүлдэн цаг зав гаргаж ийм боломж байдаг шүү гэдэг ингэсэн чинь тэр нөгөө цэргийн ангууд чинь биеийн тамирын цаг гэж байдгийм байх. Өдөр болгон 1 цаг. За тэгсэн чинь тэр одоо хурандаа яасан гэсэн чинь тэр биеийн тамирын цагийг гэр бүлийн цаг болгоцсон. За ингэнгүүт одоо тэгтээ хүний нөөцтэй яг энэ гэр бүлийн цагийнхаа 1 цагийг тэр өдөр яг гэр бүлдээ юу хийсэн бэ гэдгээр заавал тайлан өгнө гэж байгаа байхгүй. Тэгээд цэргийн байгууллагч тэр тал дээр айгу сөрхөн юм байна. Тэгэл ерөөсөө яасан 1 цагийн хугацаанд би хүүхдэд цэцэрлэг төрөөж өгсөн, хүүхдийнхээ хичээлээ давтуулсан, гэртээ очиж хоол хийсний хүртэл ингэж тайлгандаг. Ингээд ирсэн чинь ерөөсөө яг ингээд нөгөө нэг ихэвчлэн эрэгтэйчүүд аавууд тэнд ажилдаг гэдгийг бид харсан. Тэгсэн чинь бүр ингээд гэр бүлийнх нь бүр эхнэрүүдээс нь хүүхдүүдээс нь хүртэл одоо ингээд талархал ирсэн шүү дээ. Бид нар одоо яг энэ цагаа цаашдаа гэр бүл рүү ингээд хандуулнаа. Нөгөө завгүй гэл нөгөө цэргийн анги дээрээ яг байгаал командаар тушаалаар ажиллаж байдаг улс учраас гэр бүлдээ яг ингээд нөгөө хүүхэд нь аавдаа эрхлэх цаг хэрэгтэй байт юм байна. Тийм ээ? Ярилцах цаг хэрэгтэй байт юм байна. Ингээд ирэнгүүт ажлын маань амжилт ч гэсэндээ их сайн болсон шүү дээ гэсэн ийм юу гүсэн. Тэгэхээр одоо энийг бас цааш нь хэрэгжүүлээд явбал их зүгээр гэж боддог. Та юу гэж бодож байна? Ягаад эцэгчүүдийн хариуцлагагүй нь ягаад хүүхдийг хаяад байна? Түрүүн бузан даргаалжсэн 85 оноос 95 оны залуучууд ерөнхийдөө одоо ингээд гэр бүл зохиогоод явж байна. Нэг үе бай тээ. Нэг үе. Ерөнхийдөө бол яг зөв. Би ч гэсэн яг энэ үеийн дундах гэр бүлийн ингээд тэнгууд бид нар хит их нөгөө нэг одоогийн бас эдийн засаг бас их хүчтэй нэг талаасаа нөлөөлж орж ирж байна л да. Бид нэр өөр хүүхдээ сайхан өсгөж одоо юугаар ч нөгөө дутаахгүйгээ түрүү нөгөө та бутас гэдэг шиг дутаахгүй одоо хоол хүнсээр ингээ хангаж орон байраар хангахын тулд ерөөсөө өглөө гараал ажил, орой тараал ажил тэгэл нөгөө ээж аваараа хүүхдээ харуулцдаг. Яг л би тэрний нэг жишээ байхгүй юу? Ажил хийгээд хүүхдээ мөр бүтэн явуулахын тулд би ажил дээр хоногийн тэр өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөгөөд хүүхдтэй би орой очоод зарцуулах 3 цагийг битээр дутан хичээл хийсрэгаал тусчдаг. Ерөөсөө гэрийн даалгавар хийсрэгаал дуусаал тэгэл орой унтах цаг болчдөг. Тэнгүүд нөгөө нэг хүүхдтэйгээ ярилцах, гэр бүлийн дулаан уур амьсгалыг бий болгох, өнөөдөр хүүхэд маань ер нь хэр өнгөрсөн, миний хүүхдийн найз нөхөд ер нь хэн байгаа юм тий гэвчлээ. Нөгөө талаасаа амралтынхаа өдрийг бид нар бас нөгөө залуу хүний хувьар харж үзэхээр бид нар найз нөхд рүүгээ шилжүүлчихдэг. Нөгөө гэр бүлийн уур амьсгал зарцуулах юугаа өдөржингөө нөгөө бүтэн ингээд ажилтаа байсан юм чинь одоо энэ амралтын өдөр найзуудтайгаа нэг гарч ич гэдэг юм уу те эсвэл найзуудтайгаа ячиж гэдэг юм. Ингээд нөгөө нэг залуучуудын өнөөдрийн ингээд нөгөө нийгэмд эзлэх байр сууриас ахуулаад те буцаагаад үр хүүхдэд зарцуулах цагаас ахуулаад өмнөх шиг одоо ингээд өөрсдийнхөө ээж аав шиг хүүхдэд зарцуулах цаг зав гэдэг зүйлийг бид нар бүр хомсгон болгочих гэж бол миний зүгээс хараад байна. Тэгэл нөгөө хүүхдийн хичээлийн ачаалал тий нөгөө зарим нэгэн эцэгчүүд одоо ялангуяа инфлюенсерүүд гэж бид нар маш их ярьдаг тий эсвэл сошиал орчинд маш их өөрсдөө ингээд нөгөө ажил хийж хөдөлмөр хийж ингээд илэрхийлж байгаа тэр залуучууд ингээд хараад байхад ерөөсөө өдөрт 2-3 ажил хийж штэ. Ерөөсөө тэр орчинд бий болгож ингээхийн тулд тэнгууд нөгөө артл хүүхэд нь орхигддаг. Эсвэл хит их нээлттэй одоо байгаа тэр юугаа хүүхдээ хүртэл ингээ олон нийтэд нээлттэй болгочдөг. Тэр бага насны хүүхэд нөгөө нэг одоо тэр зурагт нь интернет орчинд хэрхэн яаж гарч ийн гэдгийг юусоо үл тоомсралдаг. Ялангуяа би өнгөрсөн жил 2 ч одоо ээжийн тийм бичлэг зургийг бол харж исэн. Хүүхэд нь ингээ дотор хувцастайгаа байхад тэр ээж гоё ингээ хувцалж байгаагаа тэ өдөр тутам яаж байгаагаа ингээд сошиалд олон нийтийн хандлт авахын тулд тэр хүүхдийг цаанаа тэ дотор хувцастай байна уу хэдэн насны хүүхэд яаж гарч ирэх тийм ерөөсө тоохгүй ингээд лайв хийцэн байх жишээний ийм одоо нөгөө нэг хэсэг ингээд нөгөө үеэс шалтгаалаад бид нэр хүүхдтэй бас зөв ингээд үлгэр дуурайлыг өгч чадчих нү нөгөө талаар өөрсдөө бид нар зөв эцэг их байна уу гэдэг зүйлийг бас бодох хэрэгтэй байна.
Нэг юм байгаа юм л да. Одоо телевиз үзэж байгаа ээж аауд нэг зүйлийг их сайн бодмоор байгаа юм. Хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг чинь зорилготой, зориудын үйл ажиллагаагаар дамжиж хэрэгждэг процесс байхгүй юу? Түүнээс биш нөгөө хүн өөрөө зөнгөөрөө хүн болно гэж юусоо байхгүй шүү дээ. Тийм учраас нөгөө хүүхдтэйгээ ажиллах хэрэгтэй байхгүй. Хүүхдээ сонсон, ажиглан, судлан, ярилцсан, багш нартай нь уулзсан, сургуультай нь уулзсан, тэгээд хүүхдийн давуу тал юу вэ, сул тал юу вэ? Хүүхдийн хүмүүжил гэдэг чинь хөгжил гэдэг зүйлээс өөр зүйл. Хүмүүжил гэдэг бол хүмүүжүүлнэ гэдэг нь хүнжүүлэх, хүн байлгах, хүн болгох гэсэн утгатай. Тэр хөгжүүлнэ гэдэг бол тэр сургана гэдэг, боловсрол олгоно гэдэг бол тусдаа асуудал байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн асуудлыг, хүн байлгах тухай асуудлыг, хамгаалах тухай асуудлыг ярьж байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ээж аав нар ингэмээр байгаа юм. Одоо хуучин нөгөө бид нарыг хүүхэд байх үед бол нөгөө ээж аав бид нарыг хүмүүжүүлээгүй нийгмийн сурган хүмүүжүүлэх зөв буюу нийгмийн үзэл суртал гэдэг юм нь өөрөө тэртээ тэргүү тогтсон нэг л зүйл байгаа. Түүнийг хүмүүстэй бүгд даах хэрэгтэй болохоос биш тэгээ хүмүүжчихдэг гэсэн. Өнөөдөр энэ олон ургалж үзэл. Дээрээс нь бодит нийгэм, виртуал нийгэм гэдэг юм хослмол нийгэмд амьдарч байгаа. Энэ тохиолдолд хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа. Маш олон талын хүчин зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энийг ээж аав нар мань хумж авах хэрэгтэй шүү л гэж байна. Хэрэг та болон таны ойр дотны хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын 102, 107 буюу хүүхдийн тусламжийн 108 дугаарын утаснуудад хандаж болох бөгөөд энэ талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл өөрийн харьяа, сум, баг, хорооны засаг дарга нийгмийн ажилтнанд хандахыг зөвлөж байна. Би одоо нөгөө саяны асуултанд хариулаагүй хоёр хүнээсээ төрүүлээд асуугаа явна шүү. За энэ хилцүүлэг маань ингээд одоо юу гэдгийг те аливаа нэг асуудлыг би илээд өнгөрөөсэй гэж бодохгүй байна. Асуудлаа яг мөнөр чанар руу одоо оръё. Би нэг хэд хэдэн кейс бэлдсэн. Ерөнхийдөө хэдүүлээ нэг яриа авчи. За энэ эмэгтэй энэ оны 6 дугаар сарын сүүлээр ажлынхаа байран дээр гэр бүлийнхаа хүний гарт он цэрцгээ байдлаар амьсаа алдсан. 3 хүүхэдтэй. За том хүүхэд нь бол насанд хүрч байгаа. Нөгөө хоёр нь бол жаахан юм байлээ. За тэгээд энэ хэрэг явсаар байгаад сая өнгөрдөг 9 сарын дундуур энэ шүүхээр одоо дэнслэгдсэн тийм үү. За энэ нөхөр бол одоо ингэ шүүхээр орсон. Энэ шүүх хурлыг шууд амжуулсан. Манай сайтууд хэвлэл мэдээллийн байгууллагууд. За энэ дээр анхаарал татж байгаа зүйл юу вэ гэхээр удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар бол энэ эмэгтэй ингээд холбогдох байгууллагууд нь мэдэгдэжсэн. Түр хамгаалах байранд хүүхдүүд нь очсон гэдэг билүү. Тэр ч байтугай энэ хүнээс гэр бүлийн хүнээс салах өргөдлөө хүртэл ингээд өгөөд шүүхт хандаад ингээд явж ирсэн гэсэн зүйл байгаа юм л та. За би яг энэ хэрэг бол ингээд шийдэгдсэн. Гэмт этгээд бол бүх насар хорт талыг авсан. Хөөрхөн эмэгтэй одоо ингээд хүүхдүүдтэйгээ байх боломжгүй болсон. Би одоо юу асуух гээд юм гэхээр 3 хүүхэд үлдсэн шүү дээ. За одоо тэр 3 хүүхдийн хэрэгтний бол энэ талигаж ээж ихэд талд одоо байх нь бол хуу шүүхэн байгууллага шийдэх юм байна. Гэтээ миний зүгээр нэг одоо анхаарч байгаа зүйл нь энэ 3 хүүхдийн ирээдүй хожимын хувь заяад эрх ашиг нь юу болж хувирах вэ гэсэн нэг тийм зүйлийг би тааз асуумаар байгаа юм. Энэ нөхөр бол яагаад ч гимшиг байсан. Шүүх хурал дээр би зүгээр энэ талигаж шиг зүгээр ингээд бид тэр хоорондоо хэрэлдэх би тэрнийг элдвээр хэлж мэдлэхтэй гутаанд ормослохыг би ерөөсөө хүчирхийллийн нэг хэлбэр гэж би ерөөсөө ойлгож байгаа. Одоо л би мэдэж авлаа гэж ярьж байгаа. Энэ хүн 2-3 цаг хоригдооч энэ гимссэн ухаар сум бол биш байл. За энэ бол тусдаа тэр хууль санкцаар хийлгэж явах бах. Энэ 3 хүүхдээ хувь заяа яах вэ? Та нар юу гэж бодож байна? Мамад оюутан болсон шүү. За одоо тань сэглээ. Та цагдаагийн байгууллага тий. За гэр бүлийн хүчирхийл одоо шинэ хүний бие, ам бие, сэтгэл санаанд гимор учирч байгаа одоо хор уршгаар илэрч шалгаж байгаа шүү дээ. За ингээд гудамжинд 2 хүн одоо зодтолтол маш хурхаан шийдвэрлэж байгаа. Одоо шинэ нэг сар ч юм уу 2 сарын дараа асуудал ингээд нэг талдаа шийдвэрлэлтэй ингээд дуусчих. За гэр бүлийн хүчирхийллийн гэмтрэг бол онцлог гэмтрэг байдаг. За өндөр бид нэр аюулын зэрэгийн үнэлгээ хийгээд, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд, хамтарсан багаар хилцүүлээд за ингээд явж байгаа шатанд за гэр бүлийн одоо хамтын амьдрал зохио дунджаар 10 жил амьдэрсэн хүн байлаа гэж бодоход хэрэг хинжлүүлэх ажиллагааны явцад одоо гомлоосоо татгалздаг. Одоо би ингээд үр хүүхдээ бодё, амьдралаа бодё. Тухайн үед одоо яг намайг ингэж одоо доромжсон үнэн ийм гэмээр учраас би одоо энэ гом санал байхгүй. За ингээд мэдээж хэрэг ном журмын дагуу шалгаж шийдвэрлэж шүүхт очих мөчөд одоо зарим одоо гомд мэдээлэл дээр баримтлах ч юм уу, торгох ч юм уу, тий хорих ч юм уу яаж шийдэхтэй ингээд хэрэг мэдээ шийдэгддэг. За үргэлжлээд хамтын амьдрал үргэлжлээ явдаг.
За хаад нэг сарын дараа юм уу жилийн дараа энэ асуудал дахин давтагдаад ороод ирдэг. Тэгэхээр нөгөө гудамжинд одоо маргалцсан хүмүүс бол маргалцсан хоёр тишээ яваад очиж шийдвэрлэгдээд. Энэ бол хамтын амьдрал зохиож байгаа гэр бүл донд үүсэж байгаа ийм зөрчил маргаан. За ингээд 2004 онд одоо бид Улсын хурлаас баталсан гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хуулийн шинжилгээний хариулгаар 2015 онд батллаа. Энд хамтарсан багийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын үнэлгээ хий. За энэ дээр энэ шинжээж томлох, хор аюулыг одоо арилгах, хариу арга хэмжээ авах, холбогдогчийг бид нар одоо хамгаалахгүйгээр одоо асуудлыг шийдвэрлээд байвал хэрэг байцаал мэдүүлэг өгөөд гарч аваад нэг гэрт амьдарч байгаа хүмүүс чинь одоо энгийн үгэд ханаалтах ч гэдэг юм уу, янз бүрийн уучлалт гэдэг юм уу, эвлэрэгч гэдэг ийм зүйл байна. Тэгэхээр бид нэр хохирчийг тусгаарлаж байгаа шийдвэрлэе гэдэг. Улсын хэмжээнд нэг гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дагаад нэлээд болон одоо энэ хамгаалах байрууд, түр хамгаалах байрууд баригдчих гэлсэн. Одоо цагдаагийн байгууллагын хэмжээнд ч гэсэн хэд хэдэн хамгаалах байрууд үйл ажиллагаа явуулж байна л да. Ингээд ирсэн чинь нэг хэрэг шийдвэрлэх ажиллагаанд ахиц гарч эхэлсэн. За ингээд хоёрт одоо ямар асуудал гарсан бэ гэхээр энэ дуудлага мэдээлэл нэг дуудлага шийдвэрлэхгүй байгаа юм л да. Одоо шинэ иргэн цэцгээ гэдэг хүн одоо дуудлага өгсөн бол цагдаагийн байгууллагад хэрхэн хандж байсан гэдэг одоо нэг цагдаагийн байгууллагын мэдээллийн програмаар одоо бид нар тэр хүний регистрээр утасны дугаараар хэдэн удаа 10 20 удаа дуудлага өгч байсан юм уу те гин бор учирч байсан юм уу те тэгэх юм бол энэ удаадараа өгж байсан бол энэ бол барилах хэрэгтэй юм байна. Энэ бол одоо эрүүгээр үүсэх хэрэгтэй юм байна. Энэ хорвшгаас шалтгаалаад ийм арга хэмжээ авах хэрэгтэй юм байна гэдэг цагдаагийн байгууллага шатараас арга хэмжээ авагдаж байгаа юм. За нөгөө талдаа бидний одоо ингээд нэг арилгахад маш хүнд асуудал бол бид одоо эхнэрийг нь нөхрөөс нь хамгаалах уу, нөхрийг нь эхнэрээс нь хамгаалах уу гэдэг асуудал. Яг энтэй адилхан кейс маргаан одоо нөхрөө унтаж байхад нь амь насыг нь хохироосон ийм гэмтрэг бүрдэгдсэн. Тэгэхээр мэдээж гэр бүлийн тухай хуулийн 4-р зөвлөлд хамтын амьдрал зохиосон одоо гэрлэж хосууд нь сайн дурын үндсэн дээр хайр сэтгэлтэй бие биендээ амлалт өгөөд гэр бүл одоо хамтын амьдрал зохиож байна шүү дээ. Хамтын амьдралын явцад тодорхой хугацаа өнгөрсөний дараагаар бие биенийхээ эсрэг гэмтрэг үлдээд бие биенийхээ амь насыг хохироогоод байгаа нь маш хүндрэлтэй харамсалтай зүйл байдаг. Үүнээс үүдэлтэйгээр жилд ингээд ер нь гэр бүлийн хүчирхийл, гэр бүлийн хосууд бие биендээ үнэнч бус байдлаас болоод гэр бүл ердөө салж байгаа тийм жил 50000 гэр бүл салж байгаа. 50000 гэр бүлийн дундаас одоо нэг 8-аас 12000 хүүхэд өнчөрч үлдчихэж байгаа. Зарим нь гэр бүлээ аваад хамтын амьдрал одоо өөр хүнтэй хамтын амьдрал зохиоод явдаг. Тэр хугацаанд нь нөгөө хүүхэд бас хүчрхийлд өртдөг. Ингээд ийм зүйл байгаа. Тэгэхээр нэг эргээд бид нэг эхний байран дээрээ яваад очиход энэ хамтын амьдрал зохиож байгаа хүмүүс яг одоо гэр бүлээ төлөвлөдөг үү? Гэр бүлээтэй хариуцлагатай одоо гэр бүл байж чаддгүй гэдэг энэ зүйл рүү эргээд очих юм шаардлага үүсэж байна. За үр хүүхдээ бодох байсан бол тий үр хүүхдээ бодох байсан бол яг ч ээжийг алуу. Тэгээ ер нь энэ хүн насаараа одоо миний мэдхийн 18 жилийн том хүн 18 тий 18 жилийн охиныг мань дарамтлсан. Үнэхээр хэцүү байсан. Одоо бидний хамт дарамтлж байсан байна. Одоо ингээд бодоход бид нар хамт дарамтлж байсан байгаа байхгүй. Ягаад гэхээр зэрэг хүүхдүүдийг бид нар руу явуулахгүй, өөрийг явуулахгүй. Тэгээд охин маань ингээд бид нартай хамт сууж байгаад одоо ажил мэжлэр нэрэхлээр энэ инкут залгахаар зэрэг охин ингээд чичрээд өрөөс ярьж чадахгүй бидний хажууд тэгээ жоохон хол байжээ гэж яагаад ярьдаг байхгүй. Тэгээ маш их дарамттай байсан. Дарамтнаасаа болоод аргаа ядаад охин маань одоо салахаар шийдэв. Хүү бол ерөөсөө аавыгаа яагаад гэвэл багасаа аавдаа зодуулаад тэгээд өөрөө ч хэлжсэн би маш олон жил аавдаа зодуулж ингэж өссөн их дарамттай байсан. Би аавыг үзэн яддаг. Би аав гэж хэлмээргүй нэ гэд ингээд энэ кейс төр чинь ингээд яг энэ 3 хүүхэд нас те энэ төр хамгаалах байран дээр одоо очиж исэн гэсэн юм дээр шүүх хурал дээр дурддагнлээ л те одоо өмгөөлж болгоомоос ярьж исэн. Тэгээд төр хамгаалах байр бол асуудлыг улсуу шийдэж чадахгүй ш л тэгж мэдээж тийг тухайн тэр момент л одоо тэр энэ хүүхдүүдийг одоо тэр ар гэрэлүүд хүчирхийлээс нэг төр салгачл оруулж дараа мэдээж энэ чинь хөврөөл явах бах. Та энэ дээр ер нь яг хөө зүгээр энийг би холбож л ярьж байгаа шүү. Танаатай бас ийм кейсүүд зөндөл болж байна те. Тийм тэгэхээр яг одоо гэр бүлийн хүчирхийлэл бол
нөгөө тэр тухайн гэр бүлд байгаа хүүхдүүд маш олон одоо төрлийн хүчирхийлэлд өртөж байна л да. Дагаад тэгэхээр одоо хамгийн наазах нь л одоо аав ээж маань маргалдаж байна. Тэндээс ингээд одоо айж эмээх хаана нуугдах уу, хаашаа явах уу. За ингээд насан туршийн хүүхдүүд нь болохоор бага насны хүүхдүүд болохоор за нэг ширээн доогоор ороод нуугдах, нөгөө өрөөнд ороод нуугдах ч юм уу, нойлдоо ч юм уу. Одоо тийм ингээд өөр газар гадаа ингээд хашаандаа ч юм уу гэд ингээд нуугдаж байна. Айж за насанд одоо өсвөр насны хүүхдүүд болохоор газрын одоо орон зай мэдж байгаа учраас хаана хэнийх байгаа вэ? Манай найз хаана байгаа вэ? Тэ одоо өвөө эмээг хаана байгаа вэ гэд ингээд гэрээсээ дайжиж гард зүхтж гин гэд ингээд яг энэ гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлд байгаа өмнө самун одоо үл ойлголцлын улмаас олон хүүхдүүд тухайн гэр бүлийн хүүхдүүд одоо бүр дагаад олон тийм хүчирхийлэлд ингээд өртөж гин л да. Тэгэхээр манай төр хамгаалах байранд гэхэд л одоо жишээлбэл одоо ингээд нийтийн байранд жижүүртэй орхио явцсан, хажуу айлдаа орхиод үлдээгээ явцсан манай хүүхдийг түр харж байгаа ч гэд ингээд одоо 2-3 сараар сураггүй юм уу тийм ээ. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хажуу айлын гудамжны хажуу айлдаа орхио явчихсан. За орон нутгаас одоо жишээлбэл хаалгаанд орох гэж байгаа бага насны хүүхдээ жишээл 2 настай 3 настай хүүхдээ дагуулж орж ирээд за нөгөө одоо жишээлбэл тухайн эрүүл мэндийн байгууллагын цаг нь болоогүй өдөр нь болоогүй тохиолдолд зочд буудалд байрлаж байгаа 1-2 хоногоо байрлаж байхдаа тухайн зочд буудалд орхио явж байна. За ингээд нөгөө өсвөр насны хүүхдүүд маань GS тэ ингээд 25 CU гэх мэтлэнгийн энэ 24 цагийн дэлгүүрүүд дээр маш их одоо байрлаж ийн оройн цагаар тэгэхээр тухайн одоо GS 25 CU-гээс маш их дуудлага орж ирж тухайн үйлчлүүлж исэн одоо үйлчлэгээний газарт байрлаж исэн оройн цагаар байрлаж исэн хүүхдүүд маш их хамгаалах байранд ирж ийн л да. Тэгэхээр ингээд мөн худалдааны захууд дээр төөрчихсөн үйлчлэгээний төвүүд дээр одоо тухайн хүнд бас харж байгаа ч гэдэг орхио явцсан ч юм уу гэдэг ингээд хараад дандаа нөгөө хүүхдүүдээ ингээд судлаад үзэхлээр гэр бүлд нь заавал нэг тийм одоо ямар нэгэн асуудал зөрчил үүссэн байж байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо сүүлийн үед ингээд ажиглаад үзэхлээр судлаад үзэхлээр одоо гэр бүл нь тогтворгүй байна. Жишээлбэл одоо ээж нь ч юм уу аав нь өөр гэр бүлтэй болчихсон. Тэгэхээр нөгөө ээж нь дараагийн гэр бүлд бий болоход хүүхдүүд одоо 4 хүүхэдтэй, 5 хүүхэдтэй, бүр 6 хүүхэдтэй байна. Тэр 6 хүүхдийг нь би энэ хүүхдүүдтэй чинь хамт амьдарч чадахгүй. Тэгэхээр чи энэ хүүхдүүдийг шийдэхээр нөгөө ээж нь нөгөө дараагийн амьдрал одоо амьдрах гэж байгаа тэр хүнтэйгээ амьдрахын тулд нөгөө 6 хүүхдээ эзэнгүү хайж ин гэртэн том одоо 8 9 настай хамгийн дээд нь л одоо нэг 7 8 настай л байна да хамгийн том нь тэр 8 настай ахт нь эгчт нь бүх нөгөө 5 дүүгийн бүр ингээд жил дараалцсан тэр 5 дүүгийг харуулад ингээд гэрт нь хоолгүй ундгүй одоо яг насандаа тохирсон боловсролын хэрэгцээнд хангахдахгүй ингээд явж байгаа юм л да. Тэгэхээр маш олон байна. Тэгэхээр ерөөсөө гэр бүлийн тустай байгаад байна. Аав нь нас орцсон, ээж нь нас орцсон. Одоо ганцаараа үлдсэн нөгөө ээж нь аав нь архины хамааралтай болчихсон. За тэгээд өөр гэр бүлд очихсон, хоёр гэр бүл нь тусдаа өөр гэр бүлтэй болчихсон. Түүний улмаас одоо аав дээрээ эмээ өвөө дээрээ нагц заах эгч дээрээ байна. Тэгэхээр энэ гэр бүл нь бас амьдруулахгүй байгаа. Гэмшлэнгээр ингээд одоо гэр бүл нь маш их тогтворгүй л байгаад байна л да. Би энэ дэр нэг юм хэлчихвэн. Болно. За хохирогчуул энэ дэр төрх хамгаалах байранд очижсэн байна, цагдаагийн байгууллагт хандчихсан байна те. Тэгээ энэ болгонд л бас л яг тухайн байгууллагаасаа зөвлөгөө аваад би ер нь цаашдаа яах вэ гэдгээ бодоод явжсэн. За тэгээ дээр нь одоо ер нь гэрэлтэй цуслуулъя гэд нөгөө шүүхийн шийдвэр хүлээж явцгаа те. Гэхдээ энэ дэр бас аягүй шүүхийн яаж ажилласан бэ гэхээр гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүчирхийллийн харилцаатай байгаад гэрэлтэй цуслуулъя гэдэг одоо шийдвэрийг гаргаад тохирогч хөргөлөө өгсөн тохиолдолд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр шууд гэрэлтийн цуслах тухай хууль гэдэг байхгүй юу. Тэгээд энэ хэрэгжээг үгээс болоод хамтдаа л амьдарч ирсэн байна шүү дээ тий. Тэгээд яг энэ чиглэлээр бас ажиллаж байсан хүний хувьд харахад хүчирхийлэл хизээ зогсдог вэ гэдэг асуудлыг хүн болгон мэдэх хэрэгтэй байна. За нэгдүгürt нь за хүчирхийлэл үйлдэгч хохирогч хоёрын хэн нэг нь магадгүй одоо хормогийн жамаар ч юм уу те эсвэл одоо амнасаа хохирох байдлаар ийм байдлаар нас урсан тохиолдолд нэгдүгürt.
За хоёрдугаарт нь үнэхээр одоо бид ингээд хамтдаа амьдарч чадахгүй нэгээд гэрэлдээ одоо хамтдаа амьдрахаа болоод бүр нэгэнтэйгээ харилцаагүй болсон тэр үед зогсно. Гуравдугаарт нь хохирч хичнээн хичээгээд байсан ч гэсэн хүчирхийлэл үйлдэгч өөрийнхөө бусдыг хохироож гэн хамгийн хайртай хүмүүсээ би гомдоож гэн гэдгийг ойлгоод зан үйлээ өөрчлөе гэсэн сэтэл тэмүүлэл төрсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл зогсдог. За тэгэнгүүт одоо хохирогчч тэр за ер нь одоо үнэхээр л яг л энэ нөгөө хүчирхийлэл гэж юу юм бэ? Хэл амаар доромжлоод байна уу? Үгээр нь үгийг нь үл ошоогоод байна уу, тийм ээ? Хүчирхийлэл гэдэг бол ганцхан зодох бишээ. Зодохыг бол бид нар хүчирхийлэл гэж мэддэг даа. Тэгээ эдийн засгаар боогоод байна уу, тийм ээ? За тэгээ дээр нь бэлгийн хүчирхийлэл гэдэг тосуудын хооронд ч байсарлаг. Энийгээ таньж мэдээд тэгээд одоо байгууллагаас юу авч штэ үйлчлэгээ авчлаа тий. Гэхдээ одоо хүчирхийлэл шүү гэд одоо тэгтээ би одоо зүгтгийч одоо хүнийг шууд хэлэхэд бол хэцүү. Энэ бол маш олон ураг төрлийн эдийн засгийн сэтгэл санааны үр хүүхдийн ингээд хамаарлаагаа учраас шууд зүгтаад явхад хэцүү. Гэхдээ одоо хүчирхийллийг одоо хүчирхийллийн талаар хүн болгон ойлгодог, мэддэг. За ер нь энэ гурван тохиолдолд хүчирхийлэл таслан зогсоогддог юм байна гэж ингээд мэдх юм бол хүний амнаас одоо хохирохоос өмнө хүүхдээ өнчрүүлэхээс өмнө хин одоо бодох шаардлагатай гэж бодож байгаа. Яг гэр бүлийн хүчирхийллийн тулд яг би тэр үед нэг ажилтаа байсан болохоор хүүхдээ хин хаалгуу чи яах вэ би яах вэ гэдэг дээр жоохон магаан үсэж байгаа гэдэг гараа явсаа. Тэгээ тэр үед манай хүн бас нэлээд бохомдолтой байж байгаад нэг гэр бүлийн хүчирхийллийг орой ирсэн чинь баг болохоор гэр бүлийн хүчирхийллийдүүд очсон байхаа би хадам ээжтэйгээ очоод яа маргааш навчаад тэгээд юу аса одоо миний буруу одоо тэгээд энэ би дахиж ихгүй гэдэг ер нь бол тэрнээс хойш бид хоёр бол нэг хэсэг ер нь бол маргаагүй ер нь бол ми буруу юм байна гэдгийг нь болтохоо үед бол яг ойлгож ирсэн. Яг тэр үед бол гар үрж бол биш зүгээр хил хамаар жоохон тэгжний урьдмаас гэр бүлийн гонцны урьдмаас гэр бүлийн хүчирхийллийг очсон байсан юм. Та товчхон хийж болох зүгээр энэ кейсээр зүгээр. За ер нь энэ кейс бол олон нийтэд мэдээлэгдсэн л кейс. Энэтэй адилхан жил бүр өчнөө олон яг ийм кейсүүд болдог Монгол улсад. Энэ гурван хүүхдийн асуудлыг хөтлөгч онцлж асууж ах шиг байна. Тэгэхээр энэ гурван хүүхдийн одоо авсан шархвал яг үүндээ хэзээ ч арилахгүй. Яг тэгвэл энэ сэтгэлийн шархыг энэ гурван хүүхэд мартаж чадахгүй. Тийм учраас насан туршдаа энэ гурван хүүхдийн сэтгэл санаа бол байнгын айдастай төгшөөртэй одоо хувь тавиландаа гомдсон хэн нэгэнд итгэж чадахгүй өөртөө итгэж чадахгүй ийм л сэтгэлийн одоо шархтаа явна. Тэгэхээр энэ гурван хүүхдийг бол ойлгож дэмжиж туслах тийм ойрын одоо хүмүүсийн дэмжлэг бол зайлшгүй шаардлагатай. За дээрэс нь энэ гурван хүүхэд энэ сэтгэлийн шархыг одоо аль болохоор багасгахын тулд байнгын сэтгэл зүйн үйлчилгээ авах шаардлагатай гэдэг хэлмээр. За би та хариулга өгсөн ажил үргэлжлүүлж холбоотой юм асууя. Хүүхдийн тусламжийн утас 108 та хариуцдаг. Одоо ингэж яг тухайн тэр хүүхэд ч юм уу хин нэгэн хүн тэр хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа охирж байгаа талаар ингээд дуудлага мэдээлэл өглөө гэж бодоход танад бол би архивлэгддэг гэж ойлгож байгаа. Тэгээ хожим одоо хац зэрэг нээх мөрдөн байцтай ажиллагаа явах магадгүй шүүхтэр одоо ингээд яг эдийн засгийн төрлийн нотлог баримт болдог болов та энэ талаараас мэдээлэл өгвөл. За хүүхдийн тусламжийн 108-д ирж байгаа дуудлага мэдээлэл бол мэдээж яг цахим архив болон одоо үсэн явж байгаа. Цахим архивын хүрээнд бол яг 21 аймаг нийслэлсэн дөрөөрөө яг тухайн дугаарын утаснаас хизээ дуудлага мэдээлэл ирсэн тэр цагаараа бүртгэгдээд анхан шат руу буюу хамтарсан баг руу шилжүүлэгдэж байдаг. Хамтарсан баг дараагийн шатны хүүхд хамгааллын үйлчилгээ гэрүүлийн хэрэгжлийн огчдын үзүүлсэн үйлчилгээнүүдийг бол хууль ёсны одоо хүүхд хамгааллын тухай хуулийн хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм шат дараатайгаар үзүүлээд захим архив болон цаасан архив гэж үүсэж байгаа. Тэр захим архив, цаасан архив яг хуулийнхаа хүрээнд одоо бид нар дээр бол архив юу хагаад хадгалагдаад одоо 2014 оноос хойш орж ирсэн дуудлага мэдээлэл одоо манай дээр архивлагдаад явж байна гэсэн үг. Энэ хүрээндээ бол архивлагдаад мэдээж хуулийн дагуу нэг гэмт хэргийн цагдаагийн байгууллага болон шүүхээс бол тогтмол аваад хавсрагдаад ингэж явждаг. Тийм хүүхэд өөрөө өгсөн үү, хүндлэнгийн иргэн өгсөн үү те яг хизээ тухайн хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдэж чинь тэр болгон бүртгэгдээд ингээд шүүхээ явдаг. Одоо
7 хоног жишээ нь манад бол 3-4 удаагийн яг цагдаагийн байгууллагаас гэдэг юм уу шүүхийн байгууллагаас яг энэ дуудлага мэдээллийг авъя тий хүүхдтэй холбоотой гэсэн бичиг ирээд бид нар хууль дүрм журмынхаа дагуу ингээд тухайн дуудлага мэдээллийг алавжуулаад өгөөж явждаг. За хоёр дахь кейс. Энэ сая яг шүүх хурлын одоо яг явагдаж байгаа процесс нь явагдаж байгаа. Би энэ нэгд кейсүүд зөгцсөн учраас ярих гэдэг нь л да. Энэ 16 настай хохирогч дахиад 32 настай бас нэг эмэгтэй байгаа. За мэдээж бас энэ маш онц зэрцгий байдлаар энэ жанасыг нь ороосон. Тэгээд энэ нэг хүний үйлдэлсэн хэрэг биш. Өөр этгээдүүч холбоотой гэж шүүх одоо энэ хэргийг дахиад мөрдөн байцаалт буцаасан. За би энэ дээр нэг юм хэлэх гээд байгаа. Хөөхий би ээжийг тавлж байгаа ч юм уу шүүмжилж байгаа биш шүү. Хөрөгч юм одоо. Би юу хэлэх гээд эндээс таадтай би юу хэлэх гээд нэхлээр өнөөдөр эцэг эхчүүд бид үр хүүхдтэй ямар захин платформ ашиглаж байна. Хинтээ танилцж байна, хинтээ уулзж байна. Магадгүй тэр танилцсан хүнтэйгээ юу хийж байгаа талаар бид бас ер нь өнөөдөр мэдж байгаа юу. Сая дөнгөж орж өнгөт будзаан дэд хурандаа хэлж штэ тий нөгөө олон нийтийн сүлжээ нөгөө бүлэг хүүхдүүд хоорондоо залуучууд цодолтож байгаа одоо энэ ч одоо баг алыг дайраад гэл тэр бэлчнэр явж илэн штэ. Тэгэхээр ер нь ингээд юм их одоо тийм аюулын аргад илж юм л та. За яг хөө мэдээж ингээд асуудал үүслэхэд ингээд та нүгүүд яг өөртөө чиг шуумаар ингээд яг энэ босон үйл явдлаа та нар ингээд мэргэжлийн ажил үйлчлэгийг үзүүлээд явах бах. Гэхдээ энэ хоёр эмэгтэй хувьд бол надад айгүй харамсалтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ 16 настай болон 32 настай энэ хоёр эмэгтэй амь насаа алдах тэр босоор сүртэл бол би магадгүй бас энэ ээж аав асран хамгаалагчтай энэ одоо энэ бас нэг туйлын хангалтгүй байсан боловч би хараад байгаа. Яагаад гэвэл яаж яваад одоо ингээд энэ балмад алуучны гарт ингээд очиод ингээд гэртний амь насаа алдаг. Энд чинь одоо яг норон байранд бүр хоёр жаалга болцсон байж байгаа тий. Өнөөдөр ингээд хүнийг одоо ингээд зүгээр ингээд амь насыг нь хөнөөгөөд ингээд чамдаан хийгээд ингээд цогцоог нэгээд байж байгаа ийм л цаг үеэрсэн байна л та. Энэ дээр та тавс би одоо зөв санаа бодлоос сонсож зүгээр товчоо хэлээр би зүгээр эцэг асар хамгаалагчтай би бас ингээд хариуцлагаас нэх гээд байгаа. Энэ дээр та тэгэл юм байна хөө. Довчин хэлээ явчих. Ер нь одоо гэр бүлдэх хүүхд хамгаалал гэдэг бас л одоо нөгөө хүүхдийн хөгжил хүмүүжлэлтэй зэрэгцэж одоо эцэгхийн үүрэг хариуцлагатай холбогдож гарч ирдэг асуудал. Тэгэхээр энэ дээр ерөөсөө хүүхдээ өсгөж хүмүүжүүлж явах явцдаа хүүхдийнхээ нас сэтгцийн онцлог сонирхчоогоо одоо хүүхдийнхээ сонирхол тий тэгээд одоо яг энэ нөгөө нийгмийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг дээр одоо эцэгчүүд өөрсдөө айгүй хариуцлагатай хандмаар байгаа байхгүй юу. За хүүхдүүдийн тухайд ер нь одоо яг хүүхдтэй ерөөсөө багаас нь хүмүүжлийн эерэг аргаар харилцаа гэдэг одоо нэг ийм зарчмыг л одоо хүн болгон мэддэг байгаасаа гэж бодож байгаа. Хүүхдээ багаас нь эхлээл ярьдаг. Ерөөсөө дөнгөж ингээл нөгөө ихэнх хөвлөд одоо бүрдсэн цагаас нь эхлээл одоо ингээл нөгөө эцэг эхийнхээ хайраар хайрладаг хүссэн хүүхэд одоо аав ээж нь хайрлан те ингээд хөвлөд байхаас нь ярьдаг. Хэлд ороод ирэнгүүт нь бас одоо ингээл нөгөө өдөр юу болсон ээж нь аав нь одоо хүүхдээ яаж хайрлаж байгаа энэ болгоно ингээ яриад хүүхэд ингээд нөгөө яг өөрийнхөө ингээд хариу үйлдэл үзүүлээд идэх байхгүй юу. За гэтэл одоо ингээд овоо нэг 6 7 настай болоод ирэнгүүт овоо нэг ярьж хэлдэг болоод ирэн тий. За тэгээс яг ингээд нөгөө сургууль сураад нэг суралцах процесс ирэнгүүт тэнцэнэс дайн зарлагдж байгаа юм л. Тэгээ одоо ингээд үсгээ цээжилсэн цээжлэг үгээс ахуулаад тэгэл одоо тэнэг мангараар нь дууддаг ч юм уу тий. Тэнгүүд хүүхэд яадгүй нөгөө эцэг эхтэйгээ ярих харилцаа гэдэг юм шууд таслан зогсоогддог байхгүй юу. Тийм учраас нөгөө хүүхдтэйгээ ийргээр, ийлдгээр хүүхдэд ямар бэрхшээл тохиолдоод хүүхэд маань энийг ойлгохгүй байгаа гэдгийг бас ингэж ойлгож харилцана гэдэг бол хүмүүжлийн эерэг арга. Тэгээд өсвөр наснд нь ороод ирэнгүүт ээж аав тэгж энэ том болоод ирэхээр хүүхч баг багтаа л айгу амар юм бэ. Үгэнд ороод явчихдаг тий. Том болоод ирэхээр одоо бүр ингээд бидний үгэнд ингээ хорхоо болчдөг юм байна шүү дээ. Багаас нь яриаггүй ярих гэсэн ч ингээл таслан зогсоодог бол хүүхэд ярихаа болно. Тийм учраас одоо яг энэ бүхнээс урьдчилан сэргийлэхэд бид нар дандаа захин орчныг бас муу хэлээд байж болохгүй. Тэгээ ерөөсөө энэ захин орчим гэдэг бол одоо цаашдаач яг л миний гэрт миний хүүхдэд те дараагийн одоо ач зэд маань ч гэсэн захин орчин хамтдаа л өснө. Эннээс одоо зөв буруу мэдээллийг яаж авах вэ гэдэг хүүхдтэйгээ насных нь онцлог тохирсон ярианы хэлээр хүүхдтэйгээ ярьдаг. Хаана байгааг нь утас авсч өгсөн ч гэсэн тэр тоглох юм уу бусдад харилцах гэхээсээ илүү ээж автаа эрүүл саруул яг хаана байгаагаа хэлдэг тийм байдлаар л одоо бас ингээд цахимыг бид нэр зөв хэрэглээд явах юм бол янз бүрийн асуудлаас бид нар урьдчилан сэргийлж болно гэж байна.
Чиний инэмсэглэр өнөөдөрч гэрэлтэн чимдэгүйхэн бидний зүрхэнд амьдарсаар эргэж ирэхгүй ч гэдэг эрх чулууны чимдэггүй дууддаг болон орсоор. За энэ кейсээр дахиад би тодруулаад таадаас асууж байгаа шүү. Сүүлийн эцэгчүүд ингэж байна л да. Одоо үзэж байгаа зарим эцэгчүүд тэгнэ л дээ. 16 нас урсан иргэний үнэлгээ авцууны чинь тэр болгон бид нар 20 цагт чадахгүй шүү дээ. Хинтээ өнөөдөр үргэлж нөхөрлөж байгаа ч бид нар сайн мэдэхгүй. За тэр 32 настай бол одоо би даацсан эмэгтэн юу ярьдیں۔ Хаана юу юм бид нар мэдэхгүй шүү дээ гэж бас өөртөө зөвтгөх юм хамгаалах л байна л та. Энэ дээр яах вэ гэвэл таад нэг давчхан хоёр зүйл хэлмээр байна. За ер нь бол өмнө нь ч гэсэндээ нөгөө хамтран амьдарч байсан эмэгтэйгийн мөчлөөд алдсан байна. Энтэй тий шуудаад хийсэн тийш нүхэнд хийсэн энэ гэл янз янзын юм ер нь кейсүүд ингээд гараад байгаа шүү дээ. За тэгээ энэний цаана нэг зүйл байгаа. Алуурчин гинт нэг өдөр алуурчин болдгоо. Алуурчин болох процесс хүүхэд байхаас эхлээл тэр хүүхдийн тэр хүний одоо тий хүмүүжил төлөвшөлт сууж өгсөн байгаа. Нэгдүгээр асуудал. Тэгэхээр энэ цаанаа дахиад гэр бүлийн хүмүүжил эцэгтэй холбогдож байгаа. Хоёрдугаар асуудал бол ер нь хүн нэг үзэл санаа, итгэл үнэмшил, бодол тогтох нас бол 21 шүү дээ. Тэгэхээр 21 нас хүртэл нь бол эцэгчүүд хүүхдтэй хараа хяналтаа сулруулахгүй л байх хэрэгтэй гэдэг хамгийн товчхондоо хэлмээр байна. Тэгээд хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийж байгаа бол түүнд хүүхдийн буруу гэж байхгүй. Түүнд томчууд л буруутай. Тэд дурандаа энэ бага наснд нь хүүхдээ ингээд тоохгүй ингээд ярилцахгүй үлдээчихэр өсвөр наснд нь нэг хүүхдүүд эцэг ихийнхээ үгийг сонсгоо болчихж байгаа юм л да. Тэгээд нэг аливаа нэг асуудал гарангуут төрчил маргаан үүсдэг. Тэнгүүд эцэгчүүд хүчрхийллийн аргаар асуудлаа шийддэг. Ер нь асуудал гэдэг чинь шийдэгдээд нэг талдаа гарч байгаа хэрэгтэй шүү дээ. Тэгэл маргачдаг, асуудал байран дээр байдаг, салаа явдаг, уулзгаараа маргачдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө л эргээл нэг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, бага наснаас гэдэг те гэр бүлийн боловсрал гэдэг ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр нэг хүүхд хүмүүжлийн асуудал ингээд нэг 50-50% та. За Монгол Улсын төрөөсөө юу хийж байгаа вэ гэхээр босрал олохын тулд бүх сургуулиудыг одоо 800 орчим сургуулиудын багш барилга тэгэл ингээд бүх зүйлүүдийг хийж юм шүү дээ. Хүүхд хамгааллын чиглэлээр төсөл хөтөлбөр энэ төр хэрэгжүүлж байна. За ингээд хүүхд хамгааллын эрүүл мэндийн үйлчилгээ тэгэл ингээд бүх зүйл рүү холбогдох хууль тогтоомж төсөл хөтөлбөрөө ингээд батлуулаад төр ингээд хамгааллын үйлчилгээг ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За тэгэхээр нэг хүүхд хамгааллын үйлчилгээг нэг мэрэгжлийн үйлчилгээ гэдэг. Одоо ингээд хүүхд хамгааллын үйлчилгээ ингээд хөдөлгүүр эргэж явах хэрэгтэй байхгүй. Гэр бүл, боловсрал, олон нийтийн ажиллагаа, хэвлэл мэдээлэл, цахим орчин. За тэгээд нөгөө хэрэг шийдвэрлэх ажиллагаанаас хүүхд эрхийг хамгаалах. Энэ ингээд тойрог эргэж явах хэрэгтэй. Зарим үед бас энэ тойрог бас эргэхгүй бидний хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ гэдэг маань зарим одоо кейсүүд төр оновчтой бас авагдаж чадахгүй байна уу да гэдэг бас тийм зүйл бас байдаг. Шүүмжлэлт хандж байна бас тийм. Одоо хүүхдийг одоо шинэ нэг одоо хүчирхийлэл өртөөд эрэнгүүт бид ингээд хэрхэн шийдвэр ажиллагааны явцад нь хамгаалах үйл ажиллагаа явуулаад хэрэг дуусангууд нь за гаргаад нэг асрал гэрүүлдэг юм уу нэг хамаатан цаад ингээд юм ээж намнаа ингээд явуулцдаг. За энийг мэдээж тодорхой иргэн нэгтгэх тийм төлөвлөгөө бий л дээ. Тэр ингээд зүйл ингээд явагдчихдаг. Ийм зүйл байдаг. Энэ дээр бас нэг хүүхд хамгааллын хариу үйлчлэгээ бид нар бас нэг талдаа бас сайжруулах ийм шаардлагатай энэ зүйл байна. За та энэ кейс төр. Тэгэхээр яг нэг бидний анзаарснаар ингээд гинт одоо гудамжнаас танихгүй хүн гарч ирээд одоо гинт хэрэг үлдчихэж байгаа ч юм уу. Тийм тохиолдол бага байдаг гэж би боддог. Тэгэхээр ингээд одоо яг нөгөө найзалж нөхөрлж байгаа шинээр танилцсан ч юм уу яг хэсэг хугацаанд таньж мэддэг альсвал дотны ч юм уунд ямар нэгэн асуудлаас үл ойлголцол үүсээд одоо өш хонцон санах ч юм уу те гэд ингээд янз бүрийн энэ бүх зүйлийг ажиглаад үзэхлээр огт танихгүй хүн болвол маш цөөхөн байдаг. Тэгэхээр бидний эцэг их маань болохоор хүүхдүүдээ яг түрүүний одоо бидний хэлж байгаатай адилхан те яг ингээд санал нэг байна. Яг хинтээ найзлаад байна. Яг хүрээл нь ямар байна. Гэхмэчлэн ингээд одоо ээж аав нь саяны одоо ингээд хөдөлгүүр яг ингээд зогсолтгүй хөдөлж явах ёстой гэсэн шиг ингээд гэртээ анзаарах хэрэгтэй байна.
За мөн энэ хүүхдүүд маань ихэнх цагаа боловсролын орчинд өнгөрүүлж байна. Одоо яг одоо зуны хугацаанд л зуны хугацаанаас одоо бусад улирлуудад те ихэнх хугацаанд боловсролын орчинд өнгөрүүлэхэд тэр ангийн багш өдөр болгон тэр хүүхдтэй одоо тулж харцж байна. Цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсрол болоод сургуулийн насныхаа гэхэд анзаарах хэрэгтэй байна л да. Одоо яагаад тэр хүүхэд маань өнөөдөр даалгавраа хийгээгүй, чи яагаад даалгавраа хийгээгүй юм бэ? Яагаад одоо өнөөдрийн одоо тэр шаардлагатай биеийн тамиртай бол биеийн тамирын хувцас өмсөөгүй юм бэ гэхээсээ илүүтэйгээр цаана ямар нэгэн шалтгаан байна уу? Яагаад энэ хүүхэд маань бусадтай муухай харьцаад байна? Гинт одоо зан ааш нь яагаад өөрчлөгдөж вэ? Яагаад айлсвал маш их уйтгар гунигтай байгаад байна? Гэхмэчлэнгийн маш олон зүйл дээр ингээд анхаарах хэрэгтэй л байна л да. Тэгэхээр ингээд энэ хэрэг гэмт хэрэг одоо гарах явцад маш олон тэр хүүхэд ингээд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсээр байгаад ямар нэгэн нөхцөлд ингээд байсаар байгаад эцэст нь энэ зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс өмнө хэрвээ анзаарсан бол маш их уйтгар гунигтай байсан юм болов аль эсвэл ганцаардаад байсан юм болов яг тэр боловсролоо тэр одоо жишээл 2-3 хоног хичээлд ирэхгүй байлаа гэхэд ангийн багш нь зүгээр л ээж идэг. Өнөөдөр тэр ирээгүй гэд ингээ бүртгэхийн оронд яагаад ирээгүй юм болоо? Энэ ар гэрүүлийн бүх бүртгэлийн одоо хаяг утас бүх зүйл байж байгаа ангийн багшд. Тэгэхээр энэ бүх зүйл талдаа нөгөө хүүхэдтэй бүгд л анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Тэр сошиалд яваад байгаа хүчин түлээд боолоход өнгөрөөд чимдаанд хэлгсэн хүүхэд биш. Энэ хүүхдүүд онц гэрцгийгээр бусдын гарт амь өргөцсөн. Гин буруутай хүмүүс нь гин бурууга хүлээх ёстой. Ганцхан тэр 15 минутын зүгээр нэг зургийг би сошиал дээр тавьсан. Надад энэ сонголт байсан. Би энэ зургийг тавьж ич би тартагтаа тулаад би тэр зургийг тавьсан шүү. Бас нэг талаасаа ээж тэр эцэгхийн бас хүүхдээ анхаарал халамж тавьж байгаа тий хүүхдээ хаана хинтээ байж байгаа гэдэг дээр бол угаасаа үнэхээр хариуцлагагүй тийм процесс бол болсон гэж миний хувь хүний зүгээс бол би бүр үнэхээр тэгж харсан. Яагаад тэгэхээр тэр 16 таа охин хэдийн насанд хүрсэн өсвөр насны хүүхдэд бид нар юу хэлэх юм гээд өнөөдөр ээж нь эцэгчүүд тэгж хэлээд байж болохгүй шүү дээ тий. Миний хүүхэд өнөөдөр хичээл тараад хаана байгаа юм? Миний хүүхэд хинтээ юу хийгээ явж байгаа юм? Ямар платформыг ашиглаад хэрхэн яаж харилцаж байгаа юм гэдгийг тэр хүүхэдтэй ярилцаж ойлголцох ёстой хүн нь тэр ээж, тэр аав. Ерөөсөө бид нар л явцсан. Тэр хүүхэд мянга өсвөр насны найз нөхөдтэйгөө ярьлаа гэд үеийнгийн хүүхдүүд хоорондоо яриад эцсийн шийдэл нь чи илүү биднээс ухаантай гоё юм ашиглаж гин эсэргээрээ чи баг өөрөөсөө те 4-5 насны ах хүнтэй ингээд үерхэх юм бол чи ямар гоё юм бэ? Одоогийн ингээ хүүхдүүд ерөөсөө бодлох юм баггүй. Чи ямар мундаг юм бэ те? Чи ингээ бүр юу залуучтай үерчлээ штэ гэж ярина. Харин эсэргээрээ эцэг их гэж хүн мэдж байгаа бол те ямар хүнтэй уулзаад байгаа. Үнэхээр ягаад үеийн биш өөрөөсөө ах хүнтэй үерх үү? Гихчлэнгээс ахуулаад нөгөө олон асуултуудыг бий бол. Тэгэхээр тэр ээж мдээгүй хүүхэд тэнд явж гинэ гэдэг чинь тэр ерөөсөө л бид нар хүүхдтэйгээ ярилцаагүй бид нар хүүхдээ ойлгохгүй ингээд чөлөөтэй тавьсан цаг хугацаан дээр л ирсэн байна. За би энэ кейсийг яг сонгосныг одоо та нарт хэлье. Би одоо бүтнээрээ хэлэхгүй шүү нас дэмий байх те. Энэ юу хэрэг үйлсний хүлээн зөвшөөрсөн яллагдаж итгээд бол 21 настай гэж байгаа. За энэ хэргийн сэжигтэн буюу гэрчин 18 настай хоёр байгаа. За энд бас зураг нь гарч ирэхгүй яг энэ хэргийг хамт үйлцэн итгээд нь 18 настай гэж 17 16 та жил бас насан туршиг өгöd байгаа. Өөрөөр хэлэх юм бол бас ингээд тэгэхээр энэ хэрэг хохирогч болон энэ хэргийн шижигтэн одоо гол яг үйлдсэн одоо этгээдүүд нь бүгд ингээд насанд хүрээгүй болон дөнгөж насанд хүрсэн эсвэл ингээд 20 гаруй насны ингээд ийм 5 6 хүнтэй холбоотой хэрэг байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээр ямар мессеж өгөх гэдэг вэ гэхээр энэ залуучууд бүгд л эцэг ихтэй асар хамгаалагчтай. Тэд ягаад өнөөдөр яг ийм нөхцөл байдалд очихыг тэд 100% мэдэхгүй ч гэсэн хараа хяналт тодорхой хэмжээр би тавьж явах хэрэгтэй байсан үүрэг хариуцлагыг биелүүлээгүй учраас өнөөдөр ийм харамсалтай жигшүүрдэх юм уу те ийм хэрэг болсон юм бол гэж би хараад байгаа. Та дуусах уу за. За эцэг эхчүүд хараа хяналт тавих гэхээсээ илүү хүүхдүүдэд буруу хүмүүжүүлчихжээ. Хүн болгож чадаагүй байна. Эцэг их ээж аав байх үүргээ бүрэн биелүүлж чадаагүй байна л гэж
одоо тий харахаар л байна л да. Айл хүүхдүүд одоо тий үеийнгийн залуучууд танилцаад нийлээд үерхэд тий сонирхлоороо хоббигоороо хамтраад ажиллаад явж байхыг тэр гэх юм бэ. Одоо хүүхдүүдийн танилцах тий өнөөгийн залуучуудын танилцах, үерхийг нөхөрлөх тэр янз бүрийн одоо тий хоббигоороо бүлэг үүсгэх тэрийг бид нэр үүсгэх боломжгүй шүү дээ. Тэртээ тэргүй энэ өсвөр насны хүүхдүүдийн чинь гол хэрэгцээ нь юу вэ гэхлээр харилцаа холбоо тогтоох. Эдний хөгжил ерөөсөө нийгэмшгүй буюу нийгмийн харилцаанд оролцохоор дамжиж явагдах ёстой. Эсвэргээр өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн харилцааг хязгаарлавал тэдний хөгжлийг хязгаарлана гэсэн үг байхгүй юу? Онлын үед. Тийм учраас энэ залуучуудыг хориглох арга байхгүй. Гагцхүү эднийг багаас нь эцэгийнх нь яасан. Хүмүүжлийнхэн суурийг буруу тавьчихжээ. Хангалттай анхаарал халамж тавьж чадаагүй байна л гэж хэлэх гээд. За ямар ч байсан тэгээд энэ хэрэг үнэн шийдэгдээсэй тийм ээ. Ер нь бол тэгээд энэ шүүх ажиллагаа би үргэлжлэж байна гэж ойлгосон. Гуравт кейс. За энэ бол бүр саяхан болж өнгөрсөн хэрэг. Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2-8 сард эрэгтэй хүүхэд алга болсон. За энэ кейсийг бол би бол өнөөдрийн энэ орж байгаа кейсүүдээс эцэг эхчүүдтэй бүр хамгийн их хамааралтай би босон явдал гэж бодож байгаа. За би энэ хэрэг юу болсныг бол та нар мэдчихэж байгаа. Үзэгчч бас ер нь ингээд мэдээллүүдийг авцсан байгаа. Би зөв нэг юм гайхаад байгаа. 5 сартай болон 3 насч хүрээгүй 2 хүүхэдтэй машин дүлдээгээд нөхөртөө хоол авч өгөхгүйд, нөхөртөө хөрөө хараа минь асааж өгөхгүйд, нөхөртөө мод бэлтгэн туслах гад явсан эмэгтэйг би гайхаж байгаа. Тэр эмэгтэй мэдүүлэхтэйг ностоо зүйл ярьсан байдаг. Би нэг ойролцоогоор 15 минут орхио явсан. Буцаад ирэхэд байгаагүй гэж байгаа. За энэ нэг кейс явж байна тийм ээ. За нөгөө талдаа би урд нь ч гэсэн ингээд энэ хоёр хүүхдээ ингээд орхиол явчихдаг байсан. Дүү нь бол унтчихлаа гэдгийг том нэг уйлаад машин тураа байж идэг гэд. Энэ нэг бус удаа давтагдсан процесс яваад байгаа юм л да. За тэгээд олон хоног хайсан. За бараг л 2-7 хоног хайсан. 10 гаруй хоног хайсан. За харамсалтай нь энэ хүүхэд бидэнд амьд мэд олдож чадаагүй. Зогцсон олцсон. За харамсалтай тий. Энэ том кейс үлдэж байгаа. Өнөөдөр бидний ярьж байгаа яг энэ хилцүүлэгтэр бид эцэг эхчүүдээс хариулга нэхэд байна л та. Энэ яг тэр Тариалан сумын залуу хосын л ингээд яг нэг тийм болж өнгөрсөн сургамжтай ч юм харамсалтай л одоо юм кейс болоод болчих. Энэ яг Монголын 21 аймаг 330 сум магадгүй нийслэл хотын 6 дүүрэгт энэ хаа сайгүй л байгаа. Энэ зүгээр олон нийтийн сүлжээнд тавигдаж та бид мэдсэн л нэг тийм болсон үйл явдал болохоос биш. Одоо яг бид зураг ингээд сууж хахад хааны газар бас ингээд энэ хүүхдийг үл хайхарж байгаа юм хүчрэл явж л байгаа. За энэ дээр та надтай нэг үсэл одоо илэрхийлээч. Энд бол би айхтар хугацаа заахгүй. Ярилцсан хэдүүлээ. Яа тий. Тий, ер нь хүүхдийг хизээж хараа хяналтгүй орхиж болохгүй л дээ. Яагаад хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй вэ гэвэл хүүхэд бие даагаад өөрийнхөө асуудлыг шийдээд амьдрах тэр бүхэл тодорхой цаг хугацаанд ч байх чадваргүй байхгүй. Тэр тусмаа бага насны хүүхэд. За дээрэс нь миний нэг одоо хүмүүстэй насанд хүрэгчтэй тэмцээд байгаа нэг зүйл юу гэхээр хүүхдийг хизээч цоожилж болохгүй. Одоо яг энэ таны хэлсэнчлэн энэ кейс бол хаасайгүй л байгаа. Томд нь багыг нь хариуцуулдаг. Даатгаж штэ. Тий, даатгадаг. Дээрэс нь ээж аав нар эцэгийнхээ үүргийг том хүүхдтэйгээ хуваалцдаг. Дүүгээ л харах хэрэгтэй. Дүүгээ асрах хэрэгтэй. Жайлын том учраас. Тэгээд ингээд томдоо хүүхд гаргаж өгдөг. Тэр үтгэл нөгөө томууд нь одоо бүр хаширсан ээж аав одоо дахиад тий хүүхд гаргаараа болио гэд гуйж байгаа. Тий, кейсүүд байгаа штэ. Тэр энэ ингээ хаасайгүй байгаа. Тэгээд маш их нөгөө цоожилснаас болж хүүхэд гэртээ тий одоо гал төмөр төртөж амьсаа алдаж байгаа кейсүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ээж аав нар маань нэг л зүйлийг их ойлгох одоо хэрэгтэй байна. Ерөөсө бага насны хүүхдийг тэр тусмаа ер нь хүүхдийг хараа хяналтгүй хизээж орхиж болохгүй. Хизээж цоожилж болохгүй. Ямар нэг байдлаар зайлшгүй орхох шаардлагатай бол түүнийг одоо том хүнд хариуцуулж үлдээх ёстой. Энэ кейс хамгийн зөв тий. Энэ кейстэй та нар нэг бодлоо илэрхийлээч тий. Энэ бол одоо хэдий өнгөрсөн тэр эцэгчүүд өөрсдөө буруудахчлаа гах л да. Тий. Гэхдээ уучлаарай. Энэ бол хүүхдийг үл хахарсан. Хүүхдийг одоо бид нар хүүхдийн аюулгүй байдлын тухай аягүй их ярьдаг тий. Энэ аюулгүй байдал дотор чинь нас идэвхүйн онцлог гэдэг аягүй тийм том ойлголт явдаг байхгүй юу? 2 настай хүүхэд бол ерөөсөө энэ гаднах аюулыг тэд нар хараахан ойлгох боломжгүй. Ганцхан тэнд хэн хэрэгтэй нөгөө өөрийг нь хайрладаг, асардаг хамгийн ойрдот нь ээж нь аав нь л хэрэгтэй байхгүй юу? Тий, тэгэнгүүт одоо ерөөсөө зөнгөрөл нөгөө ээж аавыгаа хайхах биш шүү дээ. Тэгэхээр энэ яг хүүхдээ гэрт нь цоожлох, хүүхдээ машинд орхиод
дэлгүүр орох хүртэл энэ үл гайхалт. Мөн ч тий. Хүүхдийнхээ дэргэд архитан согтурж байна гэж зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаж байгаа. Тэр одоо хамааралд өрчсөн тэр хүн бол бас л одоо хүүхдийнхээ хүмүүжилд тий хүчирхийлж байгаа, үл гайхарж байгаа энэ ойлголт. Тийм учраас одоо бид нөгөө өнгөрсөн хойно нээж аав яг уу үнэхээр бид нар тэднийг өрөвдөж байгаа үнэн. Тий үр хөвгдөхгүй болчих ямар хэцүү. Гэхдээ энэ үл эцэг эхийн хариуцлага. Тэгэхээр нөгөө хүүхдийнхээ нас итгэцийн онцлогийг харгалзаж үзэхгүй байна гэдэг бол аюулгүй байдал гэдэг тэр ойлголт ээж аавд бол байхгүй байна л гэсэн үг. Тий. За та ямар ингээд кейс ярьж байна шүү. Тий, одоо энэ бол маш харамсалтай одоо гэмтрийг бүртгэдэж цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллага, иргэний нийгмийн байгууллага маш өргөн цар хүрээтэй 90 хаан ажиллагааг Хүсгэл аймгийн тариалан сумд зохион байгууллаа шүү дээ. Тэгээд харамсалтай амь хөрөгч одоо 2 настай байхад амь насаа алдсан байдалтай ингээд олдсон. Одоо мөрдөн шалгах ажиллагаа ингээд явагдаж байгаа ийм зүйл. 90 цагдаагийн байгууллагад жилд 1000 гаруй юм 90 хаях дуудлага мэдээлэл ирдэг. Одоо шинэ хот суурин газар тэгээд тэгвэл байрны гадаа тоглож байгаад тэр тэг гэд үлдээчдэг. За тэгэнгүүт нөгөө арай нэг 2-3 насаар илүү нөхдөд. За одоо хэдүүлээ энэ тоглохоо болио, энэ олон жил тоглолоо хэдүүлээ ийшээ энтлийн байр руу явъя гэж хэдэн хүүхд дагуулаа явждаг. Тэр явж байхдаа зам тэрэн осол өртөг юм нөхөн дундаг аюу эрсдэл янз бүрийн байдал байдаг. Одоо манай энэ барилгын салбар бол хүүхдээлтэй бүтээн байгуулалтыг маш ховор хийж шүү дээ. Аль болох одоо барилгажуулах орон сууц барих, цай талбайгаа зарах одоо ийм зүйл хийж шүү дээ. Орон нутагт болохоор энэ бага насны хүүхдүүдийг одоо шинэ ахлангийн хүүхдүүдийг моцыг лунуулаад хичээлд нь явуулцдаг. Улмаар нэг хичээлээр ангийн хүүхдүүдэд сундалж явж байгаад асуудалд ордог ч юм уу тийм. Ийм зүйлүүд 90 хайхаа ажиллагаа одоо шинэ өсвөр насны 97-8 настай хүүхдүүдийг малд явуулцдаг. За тэгээд нэг бороотой, ганцуудтай, цасан шуургатай байж байгаа үед төөрдөг, осолдог ийм зүйл байдаг. Тэгэд ерөнхийдөө үүнийг ингээд шалгаад золгүй уцрал гэдэг хэрэм материал гадны нөлөөгүй байна. Энэ хүн бол осгож нас орсон байна ч гэдэг ингээ хаадаг ус. 2017 оны эрүүгийн хуулиар хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж одоо зүүшлэгдэж орж ирсэн. Хүүхдээ түгдсэн, малд явуулж байгаа эрсдэлд оруулсан тий. Хүүхдээ үл хайхарсан байна шүү дээ тий. Тэр үүнийг эрүүгийн хариуцлага татдаг одоо шиг ийм зүйл байгаа. Тухайлбал Баян-Үлгийн аймагт нэг гэмт хэрэг одоо гарсан. Баян зүрхт ерөнхийдөө хэд хэдэн аймаг дүүргүүд гарсан. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлээр хүүхдээ үл хайхарсан гэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. За одоо хүүхдээ алдсан. Энэ бол амь хохирогч бол одоо ингээд явж байгаад одоо амнасаа алдсан. Энэ бол гадны нөлөөгүй юм байна гэдэг хэрэг одоо хаагддаг байсан бол одоо эрүүгийн хариуцлага тооцдог болж эхэлж байгаа. Энэ 2017 оны эрүүгийн хуулийн болж штэ тийм нэмэлт өөрчлөлтөөр ингэснээр нэг хинэггүй байдлаасаа болж хүүхдийнхээ эсрэг гэмтрийг үлдэж байгаа. Ийм зүйл байна. За. Энэ дээр манай хоёр хавталтай тий. Хүүхдүүд өчрхийлд өртөж байгаа байдлыг харахаар ерөнхийдөө 70-80% нь яг гэр бүлийн орчинд байгаа байхгүй юу? Гэр бүлийн орчинд төрсэн эцэг эхээсээ. Тийм тэгэхээр ингээд үнэхээр хайхарамжгүй байдал үзүүлж байна. За мөн сүүлийн үед бол энэ хүмүүсийн ер нь нийтлэг хүмүүсийн одоо тэр үр хөвгтэй хайрлах тэр хайр, нинжин сэтгэл, тэр халуун дулаан сэтгэл их хурж ийн л доо. Тэгээд маш их одоо ингээд ерөөсөө л одоо хажуу айлд ингээл байж идэг байсан. Би ингээд яваад ирэхээр гэртээ ингээл байж идэг байсан гэж юм ингээд нөгөө хүүхэд маань эрсдлээ тооцох ямар ч одоо боломж байхгүй тэр насанд ээж байгаа шүү дээ. Заавал одоо насанд хүрэхцийн зүгээс заавал дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр чи ингээд одоо жишээлбэл гэрт нь үлдэхэд л ингээд одоо тэр тог цахилгааны утсан тэгээ тэр хүүхдийн хажууд одоо халуун гал байх жишээний тэг ингээд хүүхдийн хөдөлж гүйж байж байгаа тэр орчинд нь ингээд бүх талаар ингээд одоо ямар нэгэн аюул эрсдэл манай хүүхдэд учрах уу гэдг дээр ерөөсөө анхаарахгүй. Ерөөсөө хайхрахгүй. Ингээл ерөөсөө ийшээ баруун хөдлөөл зүүн хөдлөөл ямар нэгэн л аюул эрсдэлд ороход тохиолдол байх нээлттэй байхтал тэр зүйл дээр ямар ч одоо хариу арга хэмжээ авахгүй эцэг эхчүүдийн зүгээс тийм байна л да. Тэгэхээр ингээд хайр хүрж ийн одоо наацх нь амтэн гэтэл өөрийнхөө үр хүүхдийг хайрлах хамгаалах тэр одоо сэтгэл ингээд байгаа ш. Тэгэхээр чинь
хүн дээр одоо бол энэ зүйл одоо маш их одоо бүрийн цагийн аясаар юм уу одоо маш их хөрж байна. Тэгэхээр манай эцэг эхчүүд яаж байгаа юм бэ гэхээр ингээд үр хөхөд төрүүлсэн байж гэн. Тэгэхээр төрүүлээ тэр зүйл одоо үр хөхөд ингээ хайхрамжгүй, хайхарахгүйгээр ингээд хаях биш. Яг үнэхээр тэр түрүүний хэлсэн шиг насанд нь тохирсон тэр зүйлийг би ярилцж гэнэ үү, хайхарж гэнэ үү гэдэг дээр ингээд ямар аюул эрсдэл учрах гад байна вэ гэдэг дээр л одоо маш их сайн улам илүү анхаарлаа илүү сайн болох хэрэгтэй л байна л да. За энэ 20 настай хүүхдийн кейс бол угаасаа л улс даяар байсан. Тэгээд хүүхдийн эслэмжийн 108 онд бол энэ онд жишээ нь 76 хүүхэд алга болсон гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээж энэ хүүхдийн дуудлага мэдээлж гэсэн бас бүртгэгдэж орж ирээд ингэж байсан. 76 хүүхдийн ингээд насаар нь аваад үзэхээр 0-оос одоо 5 насны буюу бага насны хүүхэд нийт дуудлагын жишээ нь 50% эзэлж байгаа чинь. Яагаад хүүхдээ яг ингээд энэ хүүхэд яагаад алга болоод байгаа юм бэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Ерөөсөө эцэг эхийн нөгөө хариулахгүй түрүүнд манай зүйлч хэлсэн. Хүүхдийг хүүхдэд татгах үлдээдэг. Ерөөсөө 2 настай хүүхдийг 5 настай эгчтэй хамт ингээд үлдээсэн байсан юм аа. Тэгсэн чинь ингээд их чинь гараа явцсан байна гэд дуудлага өгч байгаа жишээ нь. Гэт үзэхээр нөгөө эцэг эхийн хариуцлага. За би бүр ерөөсөө эхнээс авч гэр бүл гэж яг юм бэ те юу юм бэ? Гэр бүлийн үүрэг хариуцлага гэж яг юу байх ёстой юм бэ? Зүгээр нэг очоод те эрүүл мэндийн шинжилгээ өгөөл батлуулцдаг процесс биш шүү дээ. Гэр бүл гэдэг чинь цаанаа үр хүүхэд төрн тэр одоо гэр бүлийн харилцаа. За бүр дахиад ингэж ангууд гэр бүлийн одоо гишүүдийн хоорондын харилцааны зөрчилдөөнтэй дуудлага мэдээлэл буюу зөвлөгөө авах гэж орж ирсэн 988 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ерөөсөө л 9 сарын хугацаанд гээд үзэхээр бид нар хүүхдээ хэрхэн зөв нөгөө бүр анх бидний ярианы сэдв те бид нар хүүхдээ зөв хүмүүжүүлж чадчихэв нү. Хүмүүжүүлэхийн тулд тэр эцэг их ямар үүрэгтэй, аав ямар үүрэгтэй, ээж ямар үүрэгтэй, хоорондоо бид нар хэрхэн зөв харилцах ёстой. Нөгөө талаасаа яг энэ кейс рүү аав тэнд тэ амьдралаа болох гээд мод бэлтгэж хахад ээж тэгвэл хүүхдээ хэрхэн хариуцаж үлдэх ёстой юм. Хэрхэн хариуцлагатай байх ёстой юм. Буцаад одоо дахиад нөгөө хэлсэн нөгөө өсвөр насны хүүхдүүд одоо буцаад нөгөө нэг нэгнийгээ бүлдэх тэ буцаад нөгөө насанд хүрэгчтэй хэрхэн харилцаж байгаа. Ерөөсөө тэрний суурь нь тэр хүүхдүүдийг яаж хүмүүжүүлснээс савлаад эцэг их үүргээд ингээд нөгөө амар том суурь нь ерөөсөө л энэ нөгөө гэр бүлийн харилцаа гэр бүл гэдэг зүйл рүү яваал орчиж байгаа. Үс яг ойрхон машины хажуудаас үүс бөгнөл сууж хаад эднэр шуудаа байгаа юм болов гэж бодоод шууд манайг түлээцсэн машин болгоныг 200-аад метр байгаа. Тийшээ уруудч гүйж очиод шууд амдаа асуусан чи ерөөсөө шуудаа байхгүй гэхээр тэнд нэг ажиллахгүй байгаа хөрөө гэхээр тэрийг машинд аваач тавиараа гэхээр тэр хөрөөг нь би аваад өгсөд ирэхэд би нэг хамгийн удаандаа би нэг 20 минут л болсон. Яг ингээд яваал үсээ бөгнүүлж яваал тэр хөрөөг аваад ирэхэд тэгээл ирэхэд хүүхэд минь байхгүйсэн. Тэгэл өөрсдөө би тэгэл аав нь орлол бүр сайхан байхгүй болсон байна. Өмнө байхгүй байна гэл аав нь шууд гүйж ирэл дөрүлийн нүгээр ингэж ойрлж хайгаал. Хөвсгөлийн өнгөний сайт дээр байж байгаа. Яах вэ? Надад нэг тийм бодол хөрөөд байгаа. Нэг саарал дээлтэй хүн хой зүгс миний хүүхдийг аваад ирэх надад санагдаад байгаа гэд. Юу яриад байгаа юм? Би юусоо ойлгоогүй. Энэ хүүхэд нь алга болсон өөрөө ингэ цуг хайж байгаа юм байхгүй. Энэ хүн юу яриа өгөх ингэ сууж байгаа энэ хүн тийм за байхгүй штэ. Сэтгэл санаа нь өмрөөд ингэ явж байгаа хэвээр бол би бодож байгаа. Тэр эцэг эхчүүд бол маш их хариуцлагагүй байна. За тэгээ цаашаа хэдүүлээ. Үргэлжлээ. За одоо ингэ хэдүүлээ. Хэдүүлээ бас нэг олонний анхаарал татсан 3 кейсийн хооронд ингэ ярилцлаа тий. Та бүхэн ч бас ингэ үзэл бодлоо илэрхийллээ. За одоо ингэ би таваас ингэ нэг асуулт асууна. Өөрөөр хэлбэл яг л та хийж байгаа ажилтай чи холбоотой. За та агентлаг төлөөж ирсэн. Би нэг юм дээр талархалтай байгаа. Танай агентлаг чи яг энэ хүүхэд гэр бүлийг тусад нь ингээд хоёр газар яваад байсан. Тэгээ одоо баяр сайхан дарга очсон юм уу? Ямар учиртай юм бол ямар ч нийлүүлж чадлаа. Энэ салгаж болохгүй хоёр л тоо. Одоо нийлүүлсээс хойш юу нэг тийм эрэг гэдэг юм уу? Ахид дэвшлэр нь хэр гарч байна. За яг агентлаг бүтцийн өөрчлөлт хийгээд одоо нэг удаагүй байна. За ер нь бол бас сая хяналт шалгалтын асуудлаар нэлийн хэдийн аймаг руу явлаа. Тэгээ ер нь одоо ингээл
яг одоо хүүхдэд үзүүлсэн үйлчлэгээ гэл ингээл яг тоогоор л гараад ирж байна те. Гэтэл энэ хүүхдийн гэр бүлд нь ямар үйлчлэгээ үзүүлсэн юм бэ гэнгүүт ер нь бараг л байхгүй байна л да. Тэг гэтэл тэр хүүхд чи хаана амьдраад байгаа юм бэ? Хүүхд чи хэний асрамж халамжинд байх хэвтэй юм бэ? Хүүхдийг хэн эрсдэлд учруулад байгаа юм бэ те? Эрсдэл нөхцөлд оруулаад байгаа юм бэ гэнгүүт нөгөө эцэг их гэр бүл асран хамгаалагчийн л асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг энэ манай агентлагийн энэ бүтцэл бас айгүй зөв голдрол руу яваад байна. Гэхдээ яагаад ингэж нөгөө хүүхэд гэдэг их олон жил явцсан бэ гэдэг зэрэг анхны суурь нөгөө хүүхдийн байгууллага гэдэг ингээд 100 жил болчихлоо шүү дээ тий. Тэгээд тэрний дараагаар ингээд хүүхэд бенрийн байгууллага гэл ингээд явж ирсэн юу боллоо. Хүүхдийн төлөө үндэсний газар гэл ингээл боллоо. Түүхээр нь яриад ирэнгүүт. Тэнгүүл нөгөө хүүхдийн эрхийн тухай л яриад байгаа юм байна гэл. Нөгөө асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага ерөнхийдөө хаягдаад явжээ. Тий, тэгэхээр одоо бол ерөөсөө хөгжлийн асуудлыгч хүүхдийг гэр бүлтэй хамт авчирсан. Хамгааллын асуудлыг ч бас яг одоо хүүхэд гэр бүлтэй хамт авчирсан ингээд одоо хүүхэд гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газар хүүхэд гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газар гэдэг одоо ийм хоёр газрыг бол одоо ингээд хамттан байгуулаад тэгтээ эн чинь нэг байгууллага нийлээд л одоо нэг цогц одоо үйл ажиллагаа явагдах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд энд бол би бас яг энэ салбарт бас ажиллаж байгаа хүний хувьд бол бас талархалтай зөв бодлого байна гэж ингэж харж байгаа. Ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Тий, тэгэж бид нар одоо яг ингээд эцэг их гэр бүл рүү чиглэсэн тогтолцоо руу чиглэсэн ийм үйл ажиллагаа хийх гээл ингээл хийгээл явж байна л да. Тэгэхээр энэ дэр ганцхан нөгөө нэг энэ төрийн байгууллага биш. Нөгөө жинхэнэ хариуцлага бүлээх тэр ээж аауд маань насран хамгаалагч маань бас одоо сэтгэлтэй байх хэрэгтэй байна тий. Хариуцлага бүлээх хэрэгтэй байна л. За та бол хүүхдээс тэмдэг хэрэгтэй тэмцэх хилцээг одоо төлөөлөд ирсэн байгаа. Тэгэхээр томчууд эс үүдхүүгээр одоо нөгөө нэг хүүхдүүд хүчрхийлж байна. Түрүү хэлж шít. Зүгээр л одоо ингээл нэг 4-5 настай хүүхдийг ингээл ерөөсөө ойтой хүүхдийг харгалзуулаад үлдээждэг. За гал ус нөгөө одоо зүйл өвөл болж ин тэ хүүтэрч нөгөө угаарч авил ид одоо яригдана. Зүгээр ингээд одоо танаас санаж нүггүй юм таавал цагдаагүй юм сайн мэдж байгаа одоо нөгөө жоо хүүхдүүдийг ингээд ерөөсөө гэрт нь ингээд хоол ундгаа ороход үлбрөөд өвчдөг те. Эсвэл ингээд осгож нас бардаг ч юм их байдаг. Тэгэхээр одоо ер нь та хэлж штэ бас сүүлийн үед бас ингээд нөгөө нэг энэ хэвлэл мэдээлэл өгчөөд цагдаагийн байгууллага одоо 108 моцчод юмгээд бас нэг аппликейшн те платформунд ашиглаад байгаа бас энэ хэргийн гаргалтууд ер нь тодорхой хэмжээр буурж байгаа те бид гэж итгэдэг байгаа штэ. За энэ оны эхний 98 сарын байдлаар хүүхд тохирсон гэмтэр усын хэмжээний 8 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Хүүхдээс үлдсэн гэмтрийн 30 орчим хувийн бууралтай явж байгаа. За жилд бол энэ гэмтрийн бол бас нэг 2800 орчим хүүхэд хохирч байгаа ийм зүйл байгаа. Тэгэхээр нэг иргэний нийгмийн байгууллага сүүлийн жилүүдэд ерөнхийдөө хүүхд хамгааллын чиглэлээр маш их эрчимтэй санаа зовнож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллаж, дэмжлэгүүд сургалт нөлөөлөл те энэ ажлуудыг бас ингээд нэг цагдаагийн байгууллага, хүүхдийн байгууллагатай ингээд хамтран хэрэгжүүлж байгаа. Бас нэг эерэг үзүүлэлт. Гэмтрээс урьдчилан сэргийлэх чинь бид нар гэмтрийг шалгаж байгаа чинь шалган шийдвэр ажиллагаа чинь бас л урьдчилан сэргийлж байгаа ажил. Соён гэрүүлэх ажил, нөлөөллийн ажил те энэ ажлуудын нэг хэлбэрүүд ингээд юм л да. Тэгэхээр нэг иргэний оролцоог бид нар нэг талаас зөв авмаар байгаа. За тухайлбал одоо сүүлийн жилүүдэд нэг YouTube хаяг хөтлөөд байгаа хүмүүс одоо ютубер гэдэг ураар мэрэгжил шиг болчлоо те. Тэгэхээр одоо шинэ нэг аллах хүчрхийлэл одоо сурталчилсан тийм суугууд нилээдгүй их одоо гарч ирж байгаа. Янз бүрийн одоо гэмт хэрэг хүчрхийллийн талаар задлан ярьдаг. Тэр нэг өсвөр насны хүүхдүүд ч угаасаа л танин мэдхүүдээр явж байгаа. Тэр үүнээс одоо гэмт хэрэг үйлдэх ч юм уу сэтэл янз бүрийн авж байгаа. Энэ чиглэлийн бид нар бас хэн шалгалтыг ингээд зохион байгуулалт явж байгаа. За нөгөө талдаа нэг энэ хэлмээр байгаа зүйл бол гэр бүл ингээд заахтай хамтын амьдралд дуусчээ. За тэнгуү чинь нэг эмэгтэй ч юм уу нэг эрэгтэй ч юм уу пост бичээд лайв хийгээд цагийн суулчанд ороод ирдэг. За би одоо ингээд төдөн жил зовсон хүн юм байгаа. За одоо ингээд өвчрхийлд ингээд өртсөн ийм нөхөрлийн гишүүн хүртэл байж шүү. Очиртай. За би бол одоо нэр зааж би хэлэхгүй. За ингээд хэллээ. За ингээд хамтын амьдрал дуусаад гэр бүл саллаа. Хэсэг хугацааны дараа тэр бол гэр бүл судлаач баг гэр бүл зөвлөгч болчихсон явж байдаг. Бараг лайв хийгээд ерэн том хөвгөө ерөнхийдөө нэг иймэрхүү хүн болгоул хайтаахан шүү. Ийм тэргээд ийм баймаргүй байгаа. Тэгэхээр нөгөө талдаа
хүүхд хамгааллын бид мэрэгжлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байхгүй юу? Мэрэгжлийн үйл ажиллагаа явуулж хүүхдийг одоо шинэ хариу арга хэмжээг яаж авдаг юм? Гэр бүлд нь яаж иргэн нийтгэдэг юм? Гэр бүл цуслагдсан хүмүүсүүдийг яадаг юм? Эцэг их байх шүүхээр эрхээ хязгаарлуулчаад нөгөө хүүхд эцэг эрхээ хязгаарлуулсан шууд асрамжийн байгуул руу хүүхдийг шилжүүлээ авчих. За тэнгуут нь нөгөө хэмжээ хязгаар бахад жилийн дараа ч юм уу 6 сарын дараа дуудаад аваад ирэхэд дахиад жирэмсэн болчихсон ингээд явж байдаг. Ваа юу. Тэгээд ийм зүйл байдаг. Тэгэхээр бид ингээд нэг хитгэн хүн ирнэ хитгэн жил ингээд залуу амьдртын нэлээ нэг 30 жил ч юм уу 18-аас 48 хүртэл энэ хугацаанд хариуцлагатай ээж аав байх, хариуцлагатай гэр бүлийг зогслоон бүтээх, хүүхдээ зөв хүн болон хүмүүжүүлэх тал дээр хуулинд байна, журамд өргөнд байна, үндсэн хуулинд байна, тогтоол шийдвэр байна. Тэгэхээр энэ дээр л хаана хариуцлагатай хандчих юм бол хүүхдийн эрх аюулгүй байдлыг бүх түвшинд хамгаалчих юм боломжтой. Ийм зүйл. За хүүхдийн тусламжийн 108 утас. Таны би нэг яриаг сонсч ирсэн л да ярьслах өгсөн байсан. Одоо нийт дуудлага аваад үзэхээр 40 орчим хувийн заримдаа ингээд тийм хуурамч дуудлага байдаг, тоглолдог те одоо ингээд лавлах уц руу нэг хүүхдүүд чинь тоглоод байдаг тийм байдаг гэд. Тэгээ би юу асуух гээд тэгэхээр яг тэгж тоглож байгаа хагсанд жинхэнэ бас яг дуудлага давхцаж орж иж болно шүү дээ. Гэтэл яг тэрийг та нар авч чадахгүй нөгөө тоглож байгааг нь аваад цаг алдчихдаг те. Нөгөө нэг аврал тусламж хэрэгтэй байгаа хүүхд чинь дахиад залгаж чадаач үгүй тухайн момент бид юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. Энийг юу яаж зохицуулах хэрэгтэй юм? Одоо жишээ нь танаа 108 утас хэдэн оператортой байдгийг те архивлагддаг гэж юм те. Та энэ талаар нэг ярил. За 108 утас бол яг 4 шугам бол үндсэн югаар ажилладаг. Дуудлага мэдээлэл хүлээж аваад ажиллаж байгаа. За үүн дээр бол бид нар дан ганц утсаар биш утас, мессеж, одоо Facebook, одоо группийн чатаар гэсэн ийм одоо 3 үндсэн платформоор дуудлага мэдээлэл хүлээж авч байгаа. Түрүүнд яг дуурсан одоо 2025 оны 9 сарын байдлаар нийт дуудлага 35.5% нь бол яг нөгөө зорилтод бус буюу тасарсан, тогсон, амруулсан дуудлага мэдээллүүд бол бүртгэгдэж байгаа. За бид нэр энэ төрлийн дуудлага дээр тэгтээ бол яг ингээд зүгээр бол орхитгүй 2-3 удаагийн одоо давтамжтай орж ирээд ямар ч одоо хариу үйлдэл өгөхгүй тасарсан дуудлага мэдээлэл бол бид нэр залгаад одоо эргээд одоо хариу үйлчлэгийнхаа дугаараас залгаад одоо та яг тоглоод байна уу, таслаад байна уу, яагаад одоо ингэ холбогдохгүй байгаа юм бол гэдэг зүйлийг бол хэлж байгаа. За бүр чимээгүй дуудлагыг бол ярих боломжгүй бол та шууд манай утас руу мессеж өчөх боломжтой 108 тусгай дугаарлан мессеж өчээд ингээд харилцах боломжтой. За хүүхдүүдийг бол бид нэр ялангуяа одоо хүүхэд болгон л фэйсбүүктэй, чаттай, инстаграмтай олчихсон тий. Тэгэхээр инстаграм чатаар ингээд холбогдоод фэйсбүүк чатаар холбогдоод дуудлага мэдээлэл өгөх боломжтой гэдэг аль бүл платформыг бол бид нар бол ашиглаж байна. Энэ хүрээнд бол аль болох бид нар андуурсан юм уу эсвэл чимээгүй дуудлагыг бол бид нар бүртгэж аваад эргээд холбогдох энэ бол процессуудыг бол хийгээд явж байгаа. Тэгэхээр бол нөх бол дуудлага бүрэн ингээд алдагдаж тий хүчирхийллийн огч хүүхэд нь холбогдож чадахгүй байх процесс бол одоогийн өнөөдрийн бидний ашиглаж байгаа техник технологиор бол гарааг байх гэж бол найдаж байгаа. За нөгөө талаасаа 108 утсыг бид нар бүхий л одоо төвшөнд ерөнхийдөө сурталчилж одоо урьсан сэргийлэх нөлөөллийн нэг ажлыг болгодог. Одоо илүүтэй манай одоо пэйж одоо фэйсбүүк одоо юунууд ингээ анзаарах юм бол бид нар ямар нэгэн байдлаар 7 хоног болгон мэдээллүүдийг ингээ оруулж шинжилж идэг. Тэр нь нэг талаасаа юу гэхээр тэр эцэг эхчид юм уу тэр хүүхэд өнөөдөр хараагүй бол юу гин 7 хоногийн дараа ч юм уу 1-2 хоногийн дараа ингээд ямар нэгэн мэдээлэл тэр хүүхдэд тэр эцэг эхчид хэрэг болол тэнцэнээс харж хамаад нэр ийм утас байдаг штэ гэд ингээд нөгөө өөртөө цээжлээд юугаад ингээд авах нь ирнэ. Нөгөө талаасаа тэр тоглож холбогд нөгөө андуураад 103 ч гэдэм үү 102 ч гэдэг юм хэрэг ануураад орлуулж ирж байгаа дуудлага мэдээллийг нэг талаасаа бид нар зорилтод бос гэж хасаа илүү тэр хүмүүс 108 гэдэг утас ямар нэгэн байдлаар туслам дэмжлэгийн байдлаар тий тусалдсан байх шүү гэдгийг тэр хүн өөрийнхөө оюун ухаандаа ботцсон чийжилсэн байгаа нь амар давуу талтай гэж бол харж байгаа. За баярлалаа. За та бол олон улсын Улаанбаатар их сургуулийн багш танхимын хэрэглэгчгээ та юу гэр бүлээрээ ингэ дагнаж явж байгаа. За тэгэхээр танаас нэг Солонгостой нэлээд харьцаатай сургууль та сүүлд ч тийшээ яваад ирсэн те. Зүгээр та хамгийн сүүлд тийшээ очиод ирэх хооронд яг энэ монголчуудын хүүхдтэй үйл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой болох тэндээс нэг авууштай санаа байна уу? Тэд чинь бас биднээс нэг хэдэн жилийн өмнөөс нэг яваад байгаа гэж байгаа. Яг энэ тал дээр нэг бид нэг дурслагч гэх юм уу? За манай сургуулийн хувьд бүгд найрамд Солонгос улсын 100% хөрөнгө оруулалттай сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаа болон оюутнууд дадлага хийх, за багш нараас агсан төвшөнд сурах
бүхэл үйл ажиллагаан дээр холбоотой байна л да. За тэгээд Солонгосын хүүхд хамгааллын болон гэр бүлийн чиглэлээр баримталж байгаа бодлогот бол манайхаас даваа 2 юм байна. 2 чухал юм байна. За нэгдүгüүрт нь бол гэр бүлд суурилсан хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлдэг. Ерөөсөө бүх юмных нь одоо нэгдүгüүрт нь гэр бүл нь явдаг. Байгууллага одоо хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага ч гэсэн гэр бүл гэдэг үг нь урдаа явчихна. Энэ чиглэлээр гэр бүлд үйлчлэгээ үзүүлэх замаар хүүхдийг хамгаалж байна. Хүүхэд ямар нэгэн эрсдэлд орвол эцэг эхт нь хариуцлага тооцдог юм одоо тогтолцоо нь бол төлөвшчихсэн байна. За энийгээр бол төрүүлээ явж байна. За хоёр дахь нэг зүйл нь юу вэ гэхээр тэнд ерөөсөө нөгөө хүүхдийг хараа хяналтгүй байлгахгүй байх бүх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. Хүүхэд цагаар харах үйлчилгээ. Өдөр өнжүүлэх. За хүүхдийг одоо хамгаалах сайн дурын үйлчилгээ. Хүүхдийг гэрт нь очиж одоо асрах хүүхэд асрагчийн үйлчилгээч гэдэг юм ингээд маш олон төрлийн үйлчилгээнүүд байна. Тухайлх юм бол гэртээ хүүхэд цагаар харуулахын тулд яг нөгөө мэрэгсэн зөвшөөрөлтэй байгууллагаас нь хүүхд харагч гэртээ дуудаж болно, төлбөрөө төлж болно. Эсвэл өөртөө авчиж өгнө. Эсвэл тэр бүхэл дөнгөж төрсэн одоо ээж хүүхд асрагч нэмэлтээр авахын тулд яаж юм гэхээр захиалж тэрний 70% даатгалаас нь төлж гин 30% нь хосууд өөртөө төлж гин гэх мэтлэн. Тэгэхээр хүүхдийг бүх талаар нь дэмжих үйлчилгээг бол хөгжүүлж чадсан байна. Манайхан ч нөгөө гэртээ цойжлоод байгаа чи аргагүй шүү дээ. Нэг талаасаа авч жих айл авахгүй ойр орчим хүүхд харах нөгөө өдөр өнжүүлэх байхгүй учраас аргагүй ихэн цойжлоод гүйж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхд хамгааллын бодлого үйлчилгээний одоо нэг хэсэг бол энэ баймаар байна л гэж хэлмээр байна. За та бол хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ төр хамгаалах байрыг одоо төлөөлсөн зохицуулагч хүн те. Би нэг асуух гал юм л да. Одоо энэ төр хамгаалах байранд байгаа одоо та нөхд бол ингээд сэтгэл зүйн хувьд бол айгүй тийм өндөр түвшинд бэлтгэсэн хүмүүс байх гэж бодод байгаа. Яг бол тэнд чинь энгийн гэр бүлийн хүчирхийлээс гадна бидний баг ухаан санаанд баг буумааргүй те аимшигтай тийм хүчирхийлүүд байж та одоо бага насны хүүхдийг хүчирхийлээ завдсан хүчинцэн те одоо ямар нэгэн байдлаар ингээд чинь олон төрлийн хүчирхийл байна л да. Тэгэхээр тэр одоо галын фронт шугам дээр ингээд харьцаж байгаа юм чи өөрөө сэтгэл зүйн хувьд айгүй боловсралтай бэлтгэлтэй те юунд ч одоо ажирахгүй хамгийн гол нөгөө хариу үйлчлэг үзүүлнэ гэж шүү дээ. Энэ маань юу нэг ямар юм юугаар явдаг процессор явагддаг юм бол танаа дотор байгаа одоо зохицуулагч гэдэг юм уу яг энэ ажилтнууд юу нэг өөрсдөө яг энэ хэр бэлэн байдаг. Тэгэхээр яг нөгөө яг сая хэлсэнтэй гэр бүл төвтөө ингээд хүүхэд төвтөө гэдэг ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр нөгөө яг манай Монгол улсын хэмжээнд яг энэ гэр бүлийг дэмжих хүүхд эрхийг хамгаалахын тогтолцоо нь бол ингээд бүрэн байж байгаа хгүй юу. Өөрөөр 21 аймаг 9 дүүрэгт манай бүх хүүхдийн байгууллага байна. Мөн 21 аймаг 9 дүүрэгт хамгаалах байрууд бас мөн бас түүнийг дагаад ингээд байна. Тэгэхээр ингээд ерөөсөө хамгаалах байрнууд байгаа тэр бүхэл ажилтнууд болохоор яг мэрэгжлийн нийгмийн ажилтан сэтгэл зүйч ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр 24 цаг тэр яг хүүхдэд хэрэгцээтэй бүхэл үйлчилгээг яг одоо журмынхаа дагуу 6-аас 7 ингээд үйлчилгээг ингээд үзүүлээд явуулдаг. За тэгээд яг таны ингээд хэлсэнчлэн бид нар яг мэрэгжлийн төвшөнд тэр бүхэл аюулаас нөгөө хүүхдийг маш хурдан одоо яаралтай хамгийн ихний хамгийн чухал тэр үйлчлэгийг хамгийн түрүүнд үзүүлэх тэр төлөвлөгөөг бүгдээрээ хамтдаа ингээд одоо маш яралтай хугацаанд гаргаад ингээд хамгийн түрүүнд тэр хүүхдэд яг аль үйлчлэгээ нь илүү тулгамдсан байна вэ гэдэг тэр асуудыг нь шийдвэрлэхийн тулд ингээд хамтдаа ажилладаг байж байгаа. Тэгээд мөн одоо гэр бүлүүд маань тулгамдсан асуудлаа за тэр тухайн аймгийнхаа тухайн сумынхаа одоо суман дээр сая ингээд шинжилэн найруулгаар ингээд хүүхд хамгааллын тухай хуулиар 833 нийгмийн ажилтан томилогдсон байж байгаа. Тэгэхээр тэр томилогдсон нийгмийн ажилтнууд одоо үйл ажиллагаа явуулаад ирсэн чинь манай хамгаалах байранд одоо үйлчлэгээ авж байгаа хүүхдүүд дээр маш их тийм ахиц давуу тал гарч ийн л да. Яг тэгвэл нөгөө нийгмийн ажилтан маань одоо өөрөө тэр сумын иргэн за тэгээд тэр суман дээр өөрөө ажиллаж амьдарч байгаа хүн байна л да. Тэгэхээр одоо манай сумын хэдэн айл өрх одоо эрсдэлтэй байна. Хэдэн хүүхэд маань ямар аюул эрсдэл учрах гэдэг хэдэн гэр бүл одоо архины хамааралтай байна. Гэхмэчлэгээр ингээд маш бүх ард түмнээ гэр бүлийн мэдж ийн л да. Тэгэхээр ингээд за тийм тэгэхээр ингээд нөгөө хүүхдүүд маань
гэр бүлийг нь аягүй сайн мэдж байгаа учраас нөгөө нийгмийн ажилтны гэр бүлд нь үйлчлэгээ үзүүлээ, гэр бүлд нь шаардлагатай, сумын ханцаг даргатай, аймгийн ханцаг даргатай хамтраад тэр хамтарсан багаараа нөгөө гэр бүлд шаардлагатай эдийн засаг одоо тий хоол хүнс одоо юу гэдгийг бүхий л тэр одоо ажил төрөл бүхий л хэрэгцээг ингээ хангаад ирэхлээр эргээд дэмжиж ирэхлээр ингээд нөгөө хүүхэд маань эргээд маш яралтайгаар богино хугацаанд үйлчлэгийн шаардлагатай үйлчлэгийг аваад эргээд гэртээ эргэн одоо аюулгүй амьдрах хэрэгцээ нь бас ингээ хангагдаж байна. Тэгэхээр ингээд бол одоо хүүхэд хамгааллын тухай хуулиар гарсан энэ хууль одоо маш сайн хэрэгжиж эхэлж байна л да. За. Найзуудаа цаг дууссан. За одоо янз бүр төгсгөлд нь ингээд та бүхэн та нэг дүгнэлтээ хэлчих. Довчон өнөөдөр хэлцүүлэг дээр ер нь та нар яг юу хэлье гэж зорьсон. Та нар тавлаад өөр чиглэлээс ирсэн. Гэхдээ хэдүүлээс аливаа нэгэн ажлыг бол дуусгах ёстой. Санал дүгнэлт хэлэх ёстой. Тэгээд санал дүгнэлт хийсэг явж байна. Ахлах мэргэжилтэн Бадам Цэцэг. За ер нь өнөөдрийн сэдэв маань гол нь одоо эцэг их гэр бүлийн хариуцлага тий хүүхдийн өмнө хүлээх хариуцлагын тухай ярьлаа шүү дээ. За тэгэхээр яг вэ эцэгчүүд маань бас нэг хүүхдээ хүмүүжүүлэх, хөгжүүлэх, хамгаалах дээр ур чадвар нь арай хүрэхгүй тийм ээ. Ер нь бол бусны дэмжлэг бол байнга л хэрэгцээтэй байдаг. Хүн хэлхээс наашгүй, цаас чичгээс наашгүй гэж тийм ээ. За тэгэхээр одоо үнэхээр эцэгчүүд маань тулгамдсан асуудал байгаа, хүүхдтэйгээ ойлголцохгүй байгаа, магадгүй бие биентэйгээ ч гэсэндээ одоо харилцаан дээр янз бүрийн асуудал байгаа бол бүх одоо 21 аймаг 9 дүрэгт маань хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хэлтсүүд ажиллаж байгаа. Тэнд одоо гэр бүлд зөвлөгөө өгөх төв, сэтгэл зүйн төвд байгаа мэргэжлийн хүмүүс байгаа. За тэнд бас ингээд хандаж үйлчлэгээ авч болно гэж бодож байна. За хоёр дахь асуудал бол одоо бас яг ингээд нөгөө энэ салбар дундын асуудал юм да. Одоо боловсролын байгууллага ялангуяа одоо сургууль цэцэрлэг дээр одоо хүүхдийнхээ эцэг эхийн хуралд ирэхэд ер нь одоо яг хүүхдийн хүмүүжлийн цаг гэдэг одоо ийм цагийг одоо эцэг эхчүүдэд зориулсан ийм цагтай байгаад эцэг эхийн хурлын өмнө нэг 30 минут одоо бас яг тэр тухайн ангийн хүүхэд хэдэн настай байна, энэ хүүхдийн онцлог нь юу юм? За тэгэхээр одоо ээж аавд хүүхдтэйгээ хэрхэн яаж харилцах вэ? Гэр бүлийнхээ харилцаан дээр яаж анхаарах вэ гэдэг ийм сургалтыг бүр одоо боловсролын яам ингээд хамтарч хиймээр байна гэдэг нэг ийм санал байна. За гуравт нь одоо нөгөө байгууллагын эцэг эхийн зөвлөл гэдэг бол яг жинхэнэ нөгөө ээж аав чинь тийч ажил хийгээд байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр албан байгууллагч гэсэндээ аж ахуйн нэгжүүд бас одоо тэр албан байгууллагынхаа ажилтнуудыг гэр бүлийн боловсрол олгох, хүүхд хүмүүжүүлэх, энэ одоо хүүхдэд хамгаалах энэ дээр нь бас анхаарал тавьдаг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бас хамтдаа хийвэл нөгөө хүүхдийн хөгжил хамгааллын тогтолцоо маань бүрэн утгаараа Монгол улсад одоо бий болох ийм боломж байгаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Дэд туранда Будзаан. За бид цаашдаа ирнэ хүүхд хамгааллын үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн ийм болсон хүчнүүдийг одоо бэлтгэх юм шаардлагатай байна. За Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан баг одоо гэр бүлийн хүүхд залуучуудын аймаг нийслэлийн одоо төвд бас хүүхдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр хамтарсан баг үйл ажиллагааны чиглэлээр бид ингээд нэгдсэн сургууль зохион байгуулад ингээд явхад энэ хамтарсан баг цагдаагийн ажилд ордог, эмч ордог, багш ордог, хүүхдийн байгууллага орж байгаа тийм. Ингээд нэг хэдэн сарын дараа эргээд уулзахад 30%, 40% нэгээд солигдсон тогтворгүй байж байна. Тэдгэр хүмүүс чинь яг тэр хороо нэгж сум баг хороон дээр байж байгаа хүүхдүүдтэй тэр эрсдэлтэй айл өрхүүдтэй яг хүүхд хамгааллын хариу үйлчлэгээ үзүүлэх тийм баг нь өөрөө хүний нөөцийн хөдөлгөөний хувьд болохоор хөдлөөд шижээд ингээд одоо мэргэжлүүлсэн албаагч хөдлөөд байгаа нь эргээд бас нэг ажлын үр нөлөөгөө болгох бас нэг тийм зүйл байдаг. Хоёр тайг одоо шинэ энэ чиглэлийн мэргэжлүүдийг бид нэр дээд боловсролын одоо хөтөлбөрөөр ингээд байнгын бэлтгэн нийлүүлж идэг ийм зүйл рүү орох шаардлагатай. Ийм зүйл байна уу гэж харж байгаа. Цагдаагийн байгууллагаас яг энэ чиглэлийн урьдчилан сэргийлэх ажилтнуудыг бас цагдаагийн сургуульд захиалга өгөөд бэлтгүүлж байгаа. Бэлтгүүлээд яг криминологч, урьдчилан сэргийлэх ажилтан ийм одоо мэргэжлүүдийг 2019 оноос эхлээд цагдаагийн байгууллагыг бэлтгүүлээд ингээд энэ чиглэлд нь одоо сургуульд дадлагжуулаад явж байгаа ийм зүйл байдаг. За тэгээд хүүхд хамгааллын хууль гэмтрээс урьдчилан сэргийлэх хуулиар төрийн байгууллага албан тушаалтан иргэн бүр хүүхдийн өмнө үүрхлээс эдгээр хүмүүсүүдийн хамтын ажиллагаа сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх юм шаардлагатай байна гэж үзэж байна. За баярлалаа. Төвийн захирал Отгон гэрэл. За ерөнхийдөө бол 3 санал гарсан. Мэргэжлийн үйлчлэгийг бол бодзаа нэр гаргачлаа. Тэгээд
базад хэлэхэд нөгөө гэр бүлийн тухай хуулиараас дамжуулаад одоогийн шинэ залуу гэр бүлүүдэд яг энэ гэр бүлийн боловсрол те яг гэр бүл гэж яг энэ гэдгийг ойлгуулах одоо яг басан болов гэдэг өөрийн одоо залуу хүн тэгээд дээрс нь мэржлийн нийгмийн ажилтны хувьд бол бодож явдаг. Тэгээд энийгээ ч гэсэн одоо өнөөдөр дахиад илэрхийлье. Бид нар бол гэр бүлийн тухай хуулиа нэн дайруу шинжилж энэн дээрээ одоо яг орчин үеийн гэр бүл гэдэг зүйлийг бол тусгаж энэ залуучуудыг яаж гэр бүлийн масралтай болох юм гэдэг зүйлийг бол нэн түрүүнд таарах хэрэгтэй. Тэгээд мэдээж энэс болоод түрүүний хэлгээр нөгөө мэржлийн боловсон хүчин, мэржлийн нийгмийн ажил, мэржлийн сэтгэл зүйн үйлчилгээ, мэржлийн нийгмийн ажлын үйлчлэг гэдэг бол одоо маш нарийн байдаг. Гэтэл бол бид нар одоо төрийн алба сая хэлсэн хамтарсан баг хитзээ ингээ 30% нь ерөөсөө сарын дотор ингээл 30% солигдоод дараа ингээл солигдоод явчихдаг. Энэ нь бол эргээд нөгөө мэржлийн үйлчлэгийг үзүүлэхэд маш том хүндрэл болж өгдөг юм байгаа. Тэгэхээр тал талаас нь л бид нөө харах зүйтэй гэж харж байна. За баярлалаа. Доктор Дэд профессор Оюун Эрдэнэ. За өнөөгийн Монгол гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, боловсрол олгох одоо хэрэгцээ шаардлагатай байна. Тийм учраас төрийн захиргааны байгууллагуудын бүтцийг одоо цомхон болгож яг хүүхэд гэр бүлд үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудын бүтэц үйлчлэгээ үзүүлэх нөхцөл байдал төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна л гэдгийг хэлмээр. За баярлалаа. Түр хамгаалах байрны зохицуулагч Тун Цэцэг. За өнөөдөр ингээд бид бүхэн хамтдаа ингээд дуудаж цуглуулад ингээд ийм маш чухал сэдвээр ингээд ийм бас яриа өрнүүлэх цагийг ингээд бас олгосон. Танай телевизэд бас маш их талархаж байна. За мөн манай яг энэ хүүхд одоо хөгжил хамгаалал ялангуяа хамгааллын чиглэлээр бол энэ цагдаагийн байгууллагт бас маш их талархаж явдгаа бас илэрхийлнэ. Тэгэхээр бид нар бол үнэхээр яг өдөр тутамдаа бүр 24 цагаар цагдаагийн байгууллагатай бүр маш их одоо маш хамтарч ажилладаг. Тийм маш бүр ингээд яагадгүй л одоо бүр одоо бараг л хоолгүй, нойргүй, тэгээ бүр тэр сумын, багийн тэгээ бүр тэр одоо аслагдмал тэр уулан дээр байгаа тэр герт ингээд очиж хамгийн түрүүнд л ерөөсөө цагдаагийнхаа байгууллагын тусламжийг маш их одоо ингээд авдаг. Тэгэхээр ингээд бүгд хамтдаа тал талдаа л ингээд байгаа газар болгондоо тэр гэр бүлийг тэр одоо хүүхдэд л ингээд анхаарах юм бол урьдчилаад тэр олон аюулаас бол ингээд хамгаалах байж байгаа. Тийм болохоор ялангуяа боловсрал эрүүл мэндийн байгууллагаас ингээд одоо зүйлийг хүсэж байна. Одоо ангийн багш те одоо тэр нийгмийн ажилтан тэр сургууль дээр байгаа сэтгэл зүйч маань тэр олон цагийг өнгөрөөж хамтдаа өнгөрүүлж байгаа тэр хүүхдүүдийг ингээд маш сайн ажиглаад олон аюулаас урьдчилаа сэргийлээд өгөөч. За мөн эрүүл мэндээр одоо гэр бүлтэйгээ ээжтэйгээ аавтайгаа гэд ингээд эрүүл мэндийн үйлчлэгээ авах гээд очиж байгаа тэр бүх байгууллага дээр ч гэсэндээ улам илүү сайн ингээд одоо анхаарад урьдчилаад олон зүйлээс ингээд одоо хамтдаа хамгаалаад өгөөч л гэдэг дээр санал хэлэх хэрэгтэй. За баярлалаа. Тэг ямар ч гэсэн Монголд нэг 1 сая орчим баг гэр бүл байдгийн байна. Тэгээ мэдээж бид бүхэн ямар ч аав одоо өрөө хүүхэдтэй ямар ч ээж бас нэг алдар тэгний 2 дугаар одоо авахыг хүсдэг мөрөөдөг л баха. Гэхдээ үүний өмнө бидэнд бас энэ хүүхэдтэй одоо харж хамгаалах, асар хамгаалах бас юм боловсрол бас тий байх ёстой шүү гэдэгс энэ дугаараар бас харуулахыг зорилоо тийм ээ. Энд бас хэн нэгэн хүнийг бас муучлах, гоочлох гэсэнгүй яг л өнөөдрийн та бидний байгаа байдал ийм л байна. Гэтэ зүгээр шүмжлээд орох биш. Бид одоо энэ болохгүй байгаа зүйлээ зас залруулахгүй бол тий бид бас юу нэг хаашаа явж өгнө гэдэг бас нэг эргэн харах цаг нь болсон болов уу гэж бодож байна. Тэгээд та хүрэлцээсэнд талархлаа дахин илэрхийлье. За баярлалаа.